царай нүртлээ. Тэгээд өөрийгөө анзаараад байгаа. Сайжрах байгаа. Харин тэр санаад орсон. Тэр нь илүү тийм articulated талаас илүү яг жинхэнэ амьдрал дээр ярьж байгаа юм шиг ярих юм бол хүмүүс илүү гоё тусаж авдаг шүү. Яаж эхэлдэг лээ. За окей. Сайн байцгаана уу? Ийм бол гоё подкастын шинэхэн дугаар тавтаа морил бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн хувьд бид гурав арай шинэ форматаар одоо нэг анги бичиж үзэж байна. Тэр маань бол өнөөдөр бол бидэнтэй зочин бол байхгүй. 3 хөтлөгч маань бид нэр өөрсдөө суугаад харин бидний одоо подкастад одоо сонсогчдын маань ирүүлсэн асуулт, комент дээр үндэслээд бид гурав бол ярилцъя гэж шийдсэн байгаа. Тэгэхээр эхний ээлжинд ирсэн комент хийж уншаад танилцуулах уу? Тий. Өмнөх дугаар дээр буюу Улаанбаатар хүүхдэд ээлтэй хотож чадах уу гэдэг дээр комент ирсэн байгаа. Сайн байна уу? Сонирхолтой бас нийгэмд маш хэрэгтэй яриануд хийж аваад баярлалаа. Боловсролын түвшин нас гэр бүлийн нөхцөл байдал та нарынхтай ойролцоо явж байгаа хүн бичиж байна. Харамсалтай нь Монголд амьдрахад хүүхдэд үнэхээр ээлгүй байгааг хүүхдээ 2 настайд нухамсарлаад гадагшаа нүүж суурьш амьдарч байгаа. Хэдий сурсан мэдсэн зүйлсээ Монголдо шингээж нийгэмдээ ач тустай амьдрахыг хүссэн ч хүүхэд гаргачаад хүүхдийнхээ ашиг сонирхлыг дээр тавилгүй үлдэж амьдрах нь хүүхдэд шудрах бос шийдвэр гэж үзээд ялцчихгүй нүсэ. Ялангуяа гадаадд өндөр албан тушаал горилж ямар нэгэн зүйлээр одоо дуталгүй амьдрах боломжтой байсан тул тэр боломжоо ашиглахгүй үйлдвэр бүрч харамсалтай санагдчихсэн. Та дөрвийн яриаг сонсоод толгойд хэдэн асуулт орж ирлээ. Та нар бүгд гадагшаа явж ажилдаа амжилт гаргаж ганц Монголдо гэлтгүй дэлхийн тахны хэмжээнд дуу хоолойгоо хүргэж нөлөөлж чадхаар сайхан орчинд хүүхэд гэр бүлээ амьдруулах бүрэн чадвартай мундаг бүсгүйчүүд гэдэг нь ойлгомжтой байна. Хүүхдэд ямар орчин бэ гэдгийг мэдсээр байж яагаад Монголд үргэлжлүүлж амьдрах шийдвэр гаргасан бэ? Ямар хүчин зүйлсийг бодолцсон бэ? Is it really that bad? Үнэхээр тийм муухай юм уу? Цаашид ямар тохиолдолд заа болиё гэж бодох бол баярлалаа гэсэн байна. Хэрхний ээлжинд бид нартай ингээд комент ч юм уу асуулт үлдээгээд ингээд те хоёр талын харилцаа үүсгэсэнд маш их баярлалаа. Энэ комментиг таны одоо бичиж үлдээсэн энэ асуултуудыг ч уншаад ялцчгүй одоо ингээд миний дотор байнга эргэлдэж идэг бодол ялцчгүй минь асуудал мөн байсан учраас ингээд дараагийн одоо энэ шин дугаараа энэ асуудлыг ярилцъя гэж бодсон. Миний бодлоор зүгээр ингээд айгүй олон эмэгтэйчүүд, ээжүүд, тэгээ гэр бүлтэй хүмүүсүүдийн толгойд байнга байж идэг энэ асуудал болов гэж бодогдсон учраас бас намка болон хижээний бодлыг бас сонсъё гэж бодсон. Бид гурийн хувьд болохоор одоо би бол ингээд 3 хүүхэдтэй те хижээний хувьд болохоор 1 хүүхэдтэй, намка маань бол ингээд те гэр бүл зохиогоод бас явж байгаа. Тэгэхээр бас ингээд ялгаагүй 3 өөр өнцгөөс үзэл бодлоод гарч ирэх болов гэж бодогдсон л да. Миний хувьд бол ингээд бодлоод маань бол маш ойлгомжтой. Надад бол тодорхой байгаа. Маш ярмаар байгаа сэдвүүд байгаа. Тэгэхээр эхлээд хоёрын бас бодлыг сонсъё гэж бодсон. Яг энэ асуултыг ингээд задлаад үзэх юм бол дотор нь зөндөө асуудал байгаа байхгүй тий. Хүүхдийн боломж одоо сайхан орчин, карьер тий тэр ээж аавынх нь карьер Монголдо хувь нэмрээ оруулах тий. Тэгээд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна? Нүүгээд байна уу, үлдээд байна уу гэд тий. Нүүхөө үлдэхүү гэж асуугаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд баг 4-5 ингээд асуудал болгоод хувааж задлж болж байгаа байхгүй. Гэхдээ зүгээр ихний ээлжинд та хоёрын зүгээр энийг сонсонгуудаа төрсэн тэр мэдрэмж бодол чинь юу байсан бэ? Хитэн хэлэх. Би болохоор яг нөгөө жоохон багтах юм уу хахлах ангид байхдаа ингээл амар ингээл нэг мэдхтэй ер нь Монголд амар хайртай монгол хэлээ тултлан судлан ерөөсөө алдаагүй бичнэ. Тэгээд амар юм өв соёлоо сайн сурна ингээл тэгээ бусад ингээд дүүнер мөнөр ингээд жоохон алдаатай биччихээр амар ингээд уурлаад ч юм уу амар тийм одоо patriarchal гэж хэлдэг шүү дээ их оронж тийм үзэлтэй байсан байхгүй юу? Байсан гэдэг. Гэтэ ер нь бол амар тийм хүчтэй үзэл бодолтой байсан. Тэгээд хүмүүс ингээд яагаад гадаад руу явж амьдрна гэдэг юм болоо Монголдо үдээд монголоо илүү гоё ойлгох болгоосоо ингээсээ тэгээсээ гэдэг амар их боддог байсан. Тэгээ хүмүүс ингээл за чи хүүхдтэй болоод ер нь өөр бодож эхлэндээ хүүхдтэй болоод ер нь өөр бодож эхлэндээ гэл амар хэлдэг байсан байхгүй юу. Тэгээд яг хуу
нэг гайгүй болж байгаа юм шиг болоод тэгэл нэг илүү амар болж байгаа юм шиг болоод амар утаа нэг мэдсэн чи амар болцсон ч юм уу эсвэл энэ жил гайгүй байгаа ч юм билүү гэл хаяа бас амар тийм найдвартай гоё юм болоод тий Монгол айгүй гоё болж байгаа юм шүү тэгэл тэнгуэл буцаал амар ингээл гутмаар юм болоод ёо гэл бүр амар ямарч урамгүй болоод тий амар янз янзын тийм роллер костер шиг галзуу болгон шиг байсан. Тэгээд хүүхдтэй болоод яг одоо нэг жил болж байгаа байхгүй юу тэгээд ер нь бол жаахан гутжил эхэлтий. Үнэн байж байгаа. Тэгээд нэг амар ёо гэлс явъя гэл нэг амар ярахгүй байгаа байхгүй юу. Болгоол уг нь хүн болгоно л Монголд бол баймаар байгаа шүү дээ. Тэгтээ үнэхээр ингээд emergency ч юм уу те яаралтай тусламж хэрэгтэй боллоо гэхэд яг уу их үү эсвэл ингээл заавал нэг танилын талаар ч юм уу юм мэддэг байж байгаа ямар нэг юмыг бүтээдэг гэдэг ч юм уу те тиймэрхэмнүүд амар хэцүү байгаа. Тэгээд яг одоохондоо тэрийг мэдрээл явж ин тэгээд нэг жилийн дараа юу өгөх нь 5 жилийн дараа юу өгөх нь өөр өөрөж магадгүй. Тэгтээ одоохондоо бол аль болох энэ бай даа л гэж бодоод байна. Би бол бас амар тийм юу гэж боддог байхгүй. Монголыг бол бас нөгөө нэг зах зээл нь жижиг гэдэг ч юм уу те нэг юм хоосон орон зай айгүй их байдаг болохоор Монголд айгүй их боломж байдаг гэж хардаг байхгүй юу. Монголд одоо чадвартай хүн юм хийх юм бол юмд хүрч чаддаг. Тийм болохоор өөрчлөлт хийхэд одоо бусад орныхыг бодвол илүү боломжтой, бололцоотой гэдэг ч юм уу. Чи өөрөө хижээх юм бол ямар нэгэн хүн болж чадна гэсэн тийм үзэл бодолтой байдаг байхгүй юу. Тийм болохоор манай одоо найзууд гэдэг ч юм эргэн тойрон ч юм уу бүгд айгу мундаг хүмүүс, бүгд айгу сэтгэлтэй юу бусдын төлөө гэсэн хүмүүс байдаг те. Тэгэнгუთ тэр хүмүүс маань бүгдээрээ Монголд ирээд ажиллах юм бол яг нэг юм гоё болох гэдэг байгаа байхгүй те. Нэг юм яг өөрчлөлт мэддэгдээд ч юм уу тэгсэн бүртлөө яг би яг нөгөө Монголд одоо гадаад сурдаг байж байгаа Монголд ирэнгуут яг нэг тийм юм би залуу үеийн ингээд өөрчлөлт авчирч байгаа юм шиг нэг тийм амар юм хөвтэй те нэг юм өөрчлөхгүй нийгэм өөр болох гэдэг юм шиг юм айгүй тийм юутай байсан итгэл үнэмшилтэй байсан. Тэр нь хэдэн жилийн өмнө тэг чи одоо 16 он гэдэг чинь бараг 7-8 жилийн өмнө болчихж байгаа байхгүй те. Тэгээ залуу үе шал ондоо байгаа гэ. Тэгээ ер нь одоо ингээд би чинь бас одоо юм уутайгаа ихч мэгч ч юм уу хамаатны ихч манай ихч биш хамаатны ихчтэйгээ Монгол бүтгэхгүй ингээл өстой энэ дээр ингээл нөгөө нэг ахмад ихч мэдийн хүмүүс чинь ингээл Монгол муулд шүү дээ. Тийм гот би яг хамгаалдаг гэсэн байхгүй. Одоо нэг залуу чинь шал өөр болцсон нүдээ тайлаад боловсролтой яадлаад боловсролтой болоод одоо гадна дотн руу зочиж үзээд тэ амьдрч үзээд нэг юм нүд тайлцсан ба хүмүүс байгаа. Энэ хүмүүс чинь шал өөрөө байгаа шүү. Тэгээ бүгдээрээ ч гэсэн айгу сэтгэлээрээ ингэж байгаа гэж айгу хамгаалдаг гэсэн баггүй юу. Тэгээд бас адилхан байсан байхгүй гэдэг. Тэгэхээр юу ирэх гэдэг. Тэгээд сүүлийн үед бол яг уу ингээд нийгэмд өөрчлөлт гаргаж байгаа, хийж байгаа, хичээл зүтгэлээр гаргаж байгаа залуучууд айгу олон байгаа. Гэхдээ бас ер нь энэ улс орон айгу хэцүү болцсон. Одоо тэгээ өмнө яг алдраа ихчийн юун дээр бас яг ярьжсэн шүү дээ. Одоо нөгөө нэг бараг класс юу систем үүссэн баян ядуу чи бид гэсэн нэг тийм ингээ хуваагдмал нэг юм үүсээ. Тэгээ нэг л юм юу одоо тэр нөгөө нэг хөвтэй байсан юг харангуут одоо айгүй олон залуучууд одоо бол нөгөө нэг секс цагаан богд гээл тэгж юм те. Ерөөсөө моралгүй этикгүй өөрийнхөө төлөө бусдын их ашигыг одоо ууландаа гიშгсэн гэдэг ч юм уу залуучууд өөрийнх нь болов гэсэн чинь бас адилхан л залуучууд дундаа айгу тийм юмуд байгаа болохоор энэ нийгэм чинь хурдан сүрчээсэй гэж боддог тийм. Тэгэнгუთ одоо би өмнө бол ингээд ойлголт найзуудыг үгүй Монголд ирээчээ одоо гадаад бол ясэм дээрээ чихэн ч биштэй чамайг бол орлуулахад айгу мархан. Чи ингээд ажил дээрээ ч юм уу ямар нэг юм алдаа гаргалаа гэх юм бол чамайг орлуулах хүн чинь цаана хүлээгээ сууж байгаа те. Чи бол зүгээр л нэг одоо юуны одоо нэг коген wheel гэдэг шүү дээ. Зүгээр л нэг системийн нэг хүн. Монголд ирэх юм бол чи чинь одоо ингээд юу хүн байж чадна. Одоо их оронтой хүн гэдэг чинь шал өөртэй нэг тийм үн цэнтэй залуу чадварлаг хүн гэдэг дээрээ чи үн цэнтэй болохоор чи Монголд ирээд ажиллах яа гэм бэ гэдэг тэр
одоо манай хөргөө ахын чемпионуудын хин Бадрах бас аяг тэгж ярьдаг байсан шүү дээ. Байсан. Тэрнтэй адилхан би бас тэгж ярьдаг гэсэн аахгүй. Тэгээ одоо бол ер нь тэгээд хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр зайл хурдан энд газраас зайл. Өөрийгөө бод, амиа бод гэж ерөнхийдөө хэлдэг болсон. Тэгээ би тэрэн дээр ч гэсэн нэг тэр хүн өөрийнхөө одоо чадвар, карьерийнхаа үнэлэмжээ те тэнд одоо мундаг их сургуулиуд мастер эзэмшчээд энд нэг хөгийн цалинтай ажиллаад ахар чинь ер нь юуны төлд тэр одоо олон оюутнуудын олон улс дахь одоо талбар дээр оюутнуудтай тэгж өрсөлдөж ингээд шараа гоцоолгож тэр чинь тэгэл бас Монголын нөхцөл байдал чинь санхүүгийн нөхцөл байдал ямар хэлэтэй scholarship авах гэж оролдож гэдэг стипендээ мөнгөө яаж боловсцох уу гэд энэ нэг education энэ нөгөө нэг цаасан дээрх боловсролыг авахын тулд хичээж Монголд ирчээ тэрийг үнэлэхгүй байхаар чинь хинч зайлцэл гэж санагдаж шүү дээ. Тийм чинь бас би ингээд ер нь хүмүүсийг Монголд ирдэм үг гэхээр яах юм гэдэг болцсон бас. Тий. Тэгээ ер нь Намкагийн хэлсэн нөгөө зах зээлийн бололцоо гэдэг юмтай би бас амар юудаг байхгүй юу? Санал нийлдэг байхгүй юу? Ер нь ингээд муухай байгаа гэж байгаа ч гэсэн яг нөгөө хийж болох зүйлс амар их байгаад байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг өөрөө би хийл та гэд гараа одоо ингээд өөрөө ингээд хариуцаад хийх юм бол амар гоё байдаг. Ингээд нийгмийн ажлууд бид нар одоо хүртэл ингээд хийгээл явж байгаа шүү дээ. Ийм болгоё орж гисэн ингээд энэ тэнд бас зөндөө гоё төслүүд хийж байгаа. Тэр болгон дээр оролцох болгонд айгүй гоё мэдрэмж аваад тэгээ тэрнээс ч гэсэн хүмүүс айгүй гоё мэдрэмж аваад ингээд ер нь бол хурдан хөгжих тал дээр ч юм уу эсвэл яг үнэхээр Монгол хүмүүст бас найдвар байгаа юм шиг санагдаад байдаг тиймэрхүү юм хийхээр нэг тийм юу нэг спонж шиг ерөөдөө бас нэг юм шингээж авдаг тий. Нийгэм нь тэр хүнж тэр ер нь нөгөө нэг бүгдээр л ялгаагүй нэг тийм Монгол орно гэсэн бас нэг сэтгэл байдэн штэ. Тэр нь зөвөвч байна, бурууч байна, экстремист байна, юу ч байна. Гэтэ ер нь яг тийм их орны төлөө гэсэн тийм юу айгу байдаг гэх юм уу. Би бас нөгөө Намкад өмнө хэлчихсэн ш би нөгөө фантазиагийн тоглолтод анх удаа орж үзсэхгүй өвөл тэгээд өнгөж төрсөн ер нь жахаа ингээд анхны одоо ингээд гадагшаа гараад ингээд хафан болж байгаа юм эсэ аахгүй. Тэгсэн чинь хүмүүс нөгөө бүгд ингээд курстгтээ угаас ирж байгаа штэ амар хүүтэн. Анх нөгөө курстгээ ингээд өгдөг нөгөө код чек дээр үлгүүр дээр очрлох нь мараг ингээд цаг 30 минут. Гэтэ ингээ хүмүүс эрт ирээд очрлоод юм аа өгцөн сурцсан. Тэгээд дуусгачаад дахиад цаг 30 минут очрлоод зүгээр ингээ хин ч ингээд очрд арахгүй хэрүүл хийхгүй амар гоё соёлтой зогсож байгаа байхгүй юу. Тэгээд чинь нөгөө ерөөхдөө нөгөө фантазиа чинь залуучуудын ивент гэж явдаг шүү дээ. Ихэнх одоо үзэж байгаа хүмүүс нь дандаа залуучууд. Тэгээд үзчихэд үе манай залуучууд чинь бас гоё юм биш үү гэж би бодсон байхгүй юу. Тэгэхгүй ингээд жахаа нэг 10 юм 15-аас дээш насны хүмүүс ирсэн байх юм бол жахаа яах гээд тэр л хийхгүй ч гэсэн бас ингээд урдуур ингээд проблем үүсгээд эхэлдэг шүү дээ. Ингээд ерөөсө харахгүй юм шиг дайрч мараад амар ингээд нэг жах ингээд шурах гал байдаг шүү дээ амар хэцүү. Тэгэл ингээд бүгд ингээд defensive болол ингээд юу ягаал ингээд аль болох ингээд уурлал би нэг араас нь шахаал бараг л үлгүүрэнд орч орлох гэж стампид үсэх гэдэг дээ шүү дээ. Харин тийм сая хоёр нэг хоёул playtime бас яваад ирлээ шүү дээ тий. Playtime-ийн уур амьсгал хэр байсан бэ? Би бол одоо ч сүүлийн 2 жил очоогүй тий. Тэгэхээр одоо бас саяны ярьж байгаатай адилхан playtime ч бас залуучуудын тий. Мэдээж насны хувьд айгүй өргөн болж байгаа ч гэсэн бас их залуучуудын арга хэмжээ шүү дээ. Playtime-ийн уур амьсгал та нартай мөрөөсөн. Хүмүүс ингээд playtime-ыг айгүй нөгөө нэг одоо урлаг соёл гэдэг ч юм уу яг тийм хөгжмийн сонирхолгүй хүмүүс playtime-ыг айгүй муухайгаар хараад байдаг. Тэгээд би энийг бол бахархтайгаа хэлнэ. Тэр одоо нөгөө нэг ингээд толгойгоо ингээд саваад ингэж байгаа хүмүүс шүү дээ. Одоо heavy metal ингэж орилж харлж ингэж одоо сая нөгөө нэг юугаар одоо Grove of Crown-ы юу одоо залуу тайзан дээрээс нэг үзэгчээ стагаар нь дуудаад те. Тэр бол тавих шаардлага нь байсан байхгүй одоо яг зүгээр өнрөөл сэвэд хийсэн байсан гэхээс тэр дуучин лөө 3-4 удаа юм шидэж яхад тэсэд өнгөрсөн те. Чи одоо болоо гэд тэр чинь одоо өөр ингэсэн шаардлага тавьж байгааг бол тэрийг айгу муугаар мэдгүй угаасаа playtime жил болгол нэг тийм одоо нөгөө нэг мансуурсан занцуурсан гэдэг тийм муухагаар ирэлдэгтэй ясэм дээр ярих юм бол одоо тэр одоо ингэж савдаг heavy metal нөхдүүд чинь бүгдээрээ хамгийн
зөөл хүмүүс гэдэг байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь нөгөө нэг өөрсдийн гэсэн дотроо хадгалж байгаа юм одоо хүнд эмоцуудаа хөгжмөр гаргадаг, тэр савлтаараа гаргадаг, өөр хүндлөө ерөөсө гаргадаг байхгүй. Айгуу тийм зэн хүмүүс байдаг шүү дээ. Тэ айгуу найрсаг, айгуу тийм нийтэж хүний төлөө гэсэн тийм айгуу ер нь тийм миний мэдхийн хүмүүс дунд бол айгуу гоё хүмүүс байдаг. Тэгээ playtime-аар хизээж тэгэж юу яадаггүй. Одоо яг нөгөө хөгжим сонсъё гэсэн хүмүүс бол асуудал ерөөсөө үүсэхгүй. Тэр тэгээд мош битэр те ингээ би бинээ түлхэж яаж байгаа ч гэсэн тэр чин соёл нь өөрөө тийм тэр чин найрсахаар би бинээ түлхэнэ гэдэг чинь гоё аахгүй юу. Тэггүй та нар те. Тэгээ яг тэрэн дээр асуудал үүсгэж байгаа юмнууд нь юу вэ гэхээр яг зүгээр тэнцээ уух гэж очиж байгаа хүмүүс гэдэг ч юм өөр зоригтой хүмүүс гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс л нэг асуудал үүсгэнэ үү гэхээс би бол playtime-ыг одоо сүүлийн 10 жил явж гин те. Дандаа л гоё байдаг. Тийм очир дарсан гэсэн юм байхгүй. Хөө чин би юу инглээ тэглээ гэсэн би биенээсээ нэгнээсээ илүү гарчий гэсэн тийм юм юусоо байдаггүй. Бүгдээрээ л айгүй ад жаргалтай, бүгдээрээ л яг тэнцэнэ нөгөө нэг эрхчлөөгөө мэдрээд явж байгаа болохоор бусдынхаа эрхчлөөг бас айгүй сайн хүндэлдэгтэй. Айгүй тийм баяслаад шүү дээ. Би биэндээ айгүй гоё эерэг энерги тархах гэж оролцсон тий. Би бас нөгөө яг сая явахад бас айгуу гоёсэн л да жил болгон л угаасаа гоё идэг. Түрүү жил яг нэг үер болоод жаахан цотарсан. Гэтэ нэг амар хүмүүсээс олж муухай болсон юм бол хэзээч байдгүй. Тэгэл хүмүүс ингээл playtime гэж бодохоор баахан харигчд цуглардаг газар баахан харах тамигчд гээл амар боддоо штэ. Гэтэ ингээд яг бодоод үзэхээр ингээд компани шинэ жилээр хүмүүс амралтан дээр очиж байгаа надад илүү аимшиг санагддаг байхгүй юу. Энд тэнд ингээл орилол үйлсэн ингээл хүмүүс тэгэл ингээл амар газар сөхөрцөн бөөлж. Тэгээд тэр би хизээч тийм харж байгаагүй тэгээд сонсож байгаагүй тэгээд ер нь бол очиход бүр амар гоё байдаг. Гэтэ хүмүүс яг тэгж төсөөлөд байт юм шиг байна. Компани шинжилээс бүр хэд дахин илүү амар гэж боддог. Харин тийм нөгөө өөртөөхөө мэдгүй юм бэ тийм өөртөөхөө ойлгодог, өөртөөхөө одоо нөгөө нэг үзэж харж исэн юмараа л тэр чинь юу яаж байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг өөртөө адилхан сэтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр playtime бол угаасаа тэр чинь нөгөө нэг хүн болгонд зориулсан айгүй өргөн цар үртэй болцсон тий. Хип-хоп сонсдог нь street stage гээл тий. Heavy metal сонсдог нь бол юу тэр чинь сая ямар стейжээс бивээс яж яхад нөгөө айгүй олон юм байсан болохоор ихэд өөрийнхөө сонирхдаг юмнууд бол явж байгаа. Тэгээ нөгөө нэг техно сонсдог нь болохоор наглын хац руу тий. Хүүхдтэйгээ хамт очно. Хүүхдтэй хамт явчих юм бол хүүхдийн хөрхөн activity-тэй юу бас area ба family area байгаа гэх мэтчлэн тий. Тэгээд ер нь яад үзэхэд бол айгүй гоё явж үзэх ёстой гэж боддог. Ялангуяа үзэн яддаг бол тэр тусмаа энэ хүмүүс юунаас олж ингэж мөнгө хийгээд байна гэдэг нэг шараа хөдөлгөөд нэг очиж олно шүү дээ бас тий. Яга 600 мянга төлж иж очоод. Харин тий энэ хүмүүс ер нь юунда болоод ингээд нэг сонирхоод үзчих ягтэн ч санагдаж байна. Тэгээ яг хөө ингээд сая бол ингээд тий залуучуудын гэдэг утгаараа залуучууд өөрсдөө бас тодорхой хэмжээнд нөгөө бас юу яж магадгүй би юу гэж бодчих нөгөө нэг ах насрын үеийн нөгөө нэг trauma bondтэй зовлон нэгтэй болохоор тэр зовлонгаа би биэндээ яах вэ гэсэн нэг тийм нөгөө зовоод өссөн юм чинь нэг юм camaraderie яд шүү дээ нэг юм би бинийг ойлгодог тийм болохоор айгүй өөрөөсөө би биэндээ айгүй найрс гэдэг юм гэж суддаг шүү дээ яг ягаад гэвэл асуудал үүсгэж байгаа юм чинь ер нь л нөгөө нэг ажанар аганар гэдэг шүү дээ. Биш та чинь дээш юм уу? Тий, манай нөгөө дээд үеийнх нь Gen X тэгээ нэг бүүмрүүд ер нь асуудал тэр биш үү? Би сая ингээд хоёроос надад бол playtime гээл те ямар байсан ингээд тэрийг асууж байгаа одоо чинь шалтгаан гэх юм бол Улаанбаатарт Монголд одоо 100 аягүй гоё байдаг шүү дээ. Ингээд одоо ч гэсэн ингээл яг сайхан ингээл нар хараал халуун те playtime болж гин наадам болж гин гадаа сайхан ногоон байна яг төвжрөл бол байна те гэхдээ ингээд ер нь бол айгу тийм сэтгэл бас айгу өөдрөг болчтой шүү дээ тэгэл найзуудтайгаа уулзсан хөдөө гадаа явна гэл амьдрал айгу сайхан юм шиг надад санагдаад байдаг тэгэл 9 сараас хүүхдүүдийн хичээл эхэллээ замын төвжрэл их бүр дордлоо тэгээд хүүтрээ дутаа гэл эхлэн гутал яг жинхэнэ нөгөө нэг Улаанбаатар Монголын нөхцөл байдлын жинхэнэ нь одоо мэдэгдэж эхэлдэг те. Камер дээр харагдаж байгаа мэддэн болов энэ. Албаар мэдрэгдэж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй одоо бидний хувьд миний хувьд бол яг тэгэл тэр үеэс ахуулаад нэрэ харалаа уурсах шалтгаан болж эхэлдэг. Тэгээд тэр маань ч гэсэн одоо ингээд тэ гадагшаа нөхөө үгүй юу гэдэг тэр асуултад бол хамгийн их ингээд нөлөөлж эхэлдэг лээ те. Тэгээд
миний хувьд гэх юм бол төрснөөсөө ахуулаад 27 нас хүртэл ер нь Монголд байсан те бакалавра Монголд байсан төгсөөд Монголд 4 жил ажилласан те тэгээд 27 настайдаа магистр хийх гэж гадагшаа яваа тэгээд ер нь бол тэр чигээрээ гэдэг шиг нийт юу 7 жил гадаад байсан бэлээ 90 очин гэхдээ Монголд бол ирдэг те тэгээ одоо сүүлийн 1 жил бол яг Монголд одоо ингээд амьдарч байна л да гэр бүлээрээ те 3 хүүхэдтэйгээ амьдарч байна тэгээд одоо яг дахиад энэ нэг манай комент бичсэн хүний маань одоо тэр асуултууд дахиад одоо ингэ тулгараад ирж байгаа байхгүй яавал би хизээ одоо тэ яах вэ би явах хэвтэй юм яагаад би яавал би үлдэх хэвтэй юм гэдэг тэр асуултууд ингээл нөхөр битэрийн байнга яриа тэ тэгээ одоо юу гэдгийг харамслаач гэх юм уу нэг талаасаа бол ингээд хөрсөн шийдвэр маань бол за хүүхдүүдэд бодоод бүгдээрээ нүү явъя те Монголд 1 жил байцглаа гэрийнхэнтэйгээ масад намаатан сад найзуудтайгаа ойрхон байцглаа гэхдээ энэ чигээрээ явах юм бол хүүхдүүдэд маань бол айгуу тийм хохиролтой юм байна гэдэг тийм шийдвэр төрж байгаа байхгүй. Тэгээ тэрний одоо шалтгаанууд нь гэвэл мэдээж маш олон те хүмүүсд ч гэсэн бас их ойлгох тийм relate хийх тийм юунууд байгаа шалтгаанууд байгаа ах те манай чинь хамгийн бага хүү бол чинь өнгөрсөн оны 8 сард төрсэн байхгүй те за 9 8 сар 9 10 сар гэлээ 11 сар хүртэл ер нь бол гадаггаа байсан те дулаахан тэгэл салхилуулаад тэгээд хүүтэн болоод утаатай болонгууд ер нь бол 11 12 1 2 гэх тэр чигээрээ баг 3 сар тусал гээд 5 жилийн баг хагасд нь баг гэрээсээ гараагүй. Яг дунд нь ганц 2 хотоос гар цэлхэнд гарна те. Гэхдээ тэхийн тул бөөн төвжрэл тэр жоохон хүүхдээ чинь төвжрэлт хідэн цаг авч болох уу те. Гээд тэгэнгუთ би хамгийн бага хүүхдийн тэр одоо Монголд байгаа тэр одоо experience-ийг нь одоо хоёр дахь хүүхдийнхтэйгээ харьцуулж байгаа аахгүй. Манай хоёр дахь хүүхд бол чинь ингээд гадаад төрсөнтэй аятайхан хөгжсөн гоё улсад төрөөд тэгээд ингээд жохон те 0 сартай 1 сартай бахасаа л байнгын гадаа өглөө гадаа гарна үдээс хойш гадаа гарна гадаа унтантэй би гадаа төргийн түрээд явна гэд өөрөлдөл байнга л агарттай ингээд юм ингээд нийгмийнхаа нэг хэсэг нь болоод явж идэг. Тэгэнгუთ нийгэм нь бол гэрээс ерөөсөө гардаггүй. Тэгээ хавар болоод гадаагаараа салхиулах га тэргэн цуулах гэсэн чинь 7 8 сар хүрсэн мөртлөө тэргэн цууд сураагүй байхгүй те. Яг тэр ерөөсөө тэргэнд гарч үзээгүй те. Нөгөөх манад чинь дунд хүүхдэлхаар ингээд байнгын л тэргэн цууж идэг. Тэг ямар ч асуудал болдоггүй. Тэгээд тийм хоёр чанарын газар тэнгэр шиг ялгаа байсан болохоор за одоо дараагийн өвөл гэхэд манай баг одоо чинь гүдэг болчин те гүдэг тийм нэг нас өнгөрцөн хүүхэдтэй гэртээ би өвлжөнгөө байна гэдэг надад хэцүү нөгөө хүүхдэд маань бүр хэцүү яагаад гэвэл тэр үт чинь юмн дээр авирч өнгөрж унж те байгаль орчинтойгоо танилцаж шороо шахуутайгаа хутгалтаж тэр амьдрал нь өрнөх ёстой байтал 4 хааны дунд те байна гэдэг бол маш харамсалтай учраас за ийм байж болохгүй байна гэдэг. Гэхдээ юу байхгүй те Монголын хувьд ингээд хүүтэн өвөл болдог. Гэхдээ хүүтэн бол асуудал байхгүй те биш байхгүй юу? Одоо монголчин юу лэн сайхан олуур байна те тийм ээ ямааных нь хоньных нь ноос нь байж тэгээд дулаахан байлгах гэдэг туршлага нь байна те дулаахан байлгах гэдэг бол асуудал байхгүй. Гэхдээ гадаа гараад тэр муухай хортой агаарт байна гэдэг чинь үнэхээр болохгүй байхгүй те. Тэгэнгუთ бас нэг мэдээж сонголт байж болно. Одоо хотоос зайдуу те ингээд лагер дээр амьдардаг ч юм уу. Гэтэл манай гэр бүлийн хувьд магадгүй маш олон гэр бүлийн хувьд чинь ингээд том хүүхэд нь сургуульд явдаг. Нөхөр нь одоо чинь ажилтай байхаар чинь яах юм гэр бүл хоёр талд амьдрах юм уу те нэг нь ээж нь одоо жоохнуудтайгаа лагер дээр амьдраад одоо том нь аавтайгаа хотод амьдрдаг ч юм уу те тэгээд тэр бол миний хувьд бол хүсэх гэр бүлийн амьдрал биш байхгүй те миний хувьд бол хүүхдүүдтэй нь аав нь хамт байх хэрэгтэй эхнэр нөхөр хоёр хамт ойр байх хэрэгтэй те тэгэхгүй ингээд байгаа амьдарч байгаа орчноосоо болоод тийм хоёр талд амьдрна гэдэг бол надад бол чинь айгу хангалтгүй те бид нэг газар нэг те дээвэр дор амьдрмаар шүү дээ тэгэхээр олвол ингээд бөөнрөл ингээд тийм бүд юм л да те гэр бүл гэдгээрээ баймаар шүү дээ миний хувьд бол те тэгэнгუთ чинь ингээд лагерт ч юм уу ингээд юм гэдэг тийм сонголт байхгүй болчихж байгаа байхгүй хүүхдийн сургуультайгаа ойрхон байхын тулд хотод байна гэдэг те гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө гол нь бол хүүхдүүдийн шалтгаан те амьдрах орчин сайхан байх хэрэгтэй гэдэг утгаараа бол за ер нь бол гадагшаа ерөнхийдөө явъя гэдэг тийм шийдвэр төлсөн байгаа тэгээд юу ярих гэж байгаа гэж чам тийм шийдвэрт ер нь бол хүрсэн гэдэг харин тийм тэгэхээр одоо ингээд би бол одоо жишээ нь хүүхдгүй байгаа болохоор надад хотод одоохондоо амьдрах ямар ч асуудалгүй байгаа. Тэгээ дээрэс нь би айгүй азтай нь болохоор хотын төвд байршилт амьдрахтэй. Тэгэнгუთ төвжрээд бол би зээч цаг өргөж байгаагүй. Тэгэл сайхан нөгөө нэг офисын ажил хийж явах бол тэгэл бараг 5 минут алхаал ажил дээр очиж тэгтээ 5 минут алхаал гэртээ очиж тэгэхэд бол нөгөө нэг хүүхдтэй манай ажлынхан чинь бол ялангуяа нөгөө ярман мармагт амьдрэх хүмүүс бол тий бараг 3 болж явахт яарж гараал хүүхдэд цэцгэлгээс нь төгжирч очиж аавн тий тэгээ ингээд тэр үуч яг нөгөө нэг 0 зогсолт хийдэг өдөр би аягүй сандаг байхгүй
манай ажлын залуу 4 гээд ажилласаа гараа явж байгаа заяа. Тэгээд хүүхдээ аваад гэртээ очихсоор байтал 11 цагт гэртээ очиж байгаа юм заяа. Тэр чинь одоо баруун 6-7 цаг гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бол би үлдээд ажлаа хийгээд 10 хүртэл ажлаа хийгээд тэгээд тэр хүнээс өмнө төрүүлээд гэртээ ирсэн байгаа байхгүй гэх мэтлэнтэй. Тэнгүүт ялцчгүй одоо ингээ хүүхдийнхаа төлөө тэр чинь одоо төвжирж байгаа яг уу нялх нараа хүүхдэд өвөл гадаа гарч тоглож чаддгүй тийм үү. Тэгээд дээрэс нөгөө сурч боловсрох одоо өөрийгөө хөгжүүлэхдээ тоглоод өөрийгөө тархиа хөгжүүлэх хүмүүстэй харьцаад ингээд толгойгоо хөгжүүлэх хичээл хийгээд өөрийгөө хөгжүүлэх гэж юм уу. Тэр хайрын цаг хугацаа 4 цагийн хугацааг бол тэр хүүхд хөгжилд хүрчин гэхэр чинь бас айгүй харамсалтай байгаа болохоор одоо ер нь хүүхдтэй хүмүүс гадагшаа явлаа гэдгийг гот нь би юустэ нэрээ хүртээ яв яаж туслах уу холбож өгөө энэ тэнд би миний таньдаг одоо жишээ нь хүн гадаад байх юм бол би тэрнтэй холбож хамт ажил болж өгөх юм ухааны юм бол ярьж яддаг те. Тэгэхээр яг одоо BDT-ийн хувьд болохоор манай найзууд юу гэж ярьдаг вэ гэдэг юм гот юу гэж ярьдаг вэ? Хэдүүл зүгээр бөөндөө хотоос гадуу нэг тийм community жижигхэн бичил community те. Тэгхийн гут биднэрт болохоор айгүй ойтойхон юм болохоор нөгөө нэг юу байхгүй архитектор найзууд нь байна. Тэгээд нөгөө багш найзар нь байна. Одоо эмч найзар хэрэгтэй шүү. Тэгээ эмч найз нэр эмч дүү байгаа юм байна нэг. Нэгнийх нь дүү эмч. Тэгээд тэгүнгуут одоо жишээ нөгөө тариалан хийх хүсэлтэй хүмүүс байна те. Ингээд цэцэг навч тарай нэг юм те. Ингээд тариалан хийх хүсэлтэй хүн байна. Тэгүнгуут хэдүүлээ бараг юу яагаад эртнээс мөнгөө цуглуулж байгаа дундаа нэг одоо газар худалдаад авчвал яад ингэсэн тийм яриа эхлүүлээд байгаа байхгүй юу. Тэгэх юм бол заавалчгүй хот орж тэгээ дээрэс нөгөө Starlink гэдэг гоё юм болж байгаа ч тийм интернет гэдэг асуудал дэлхийн хаанаас ч интернет холбогдоод юу аж болно те. Тэгэнгუთ одоо жишээ нь хотоос зайдуу нэг газар жижигхэн яг юуны одоо бараг туршилтын маягийн community манай архитектор найзуудын хувьд яг гоё туршилтын болчихж байгаа байхгүй тий яаж community үүсэх үү гэдэг дээр дизайны хувьд яаж тэрийг гоё ойлгож чадах вэ. Тэгээд дээрэс нь Монголд өвөл төсвөртэй тий sustainable тэгээ нэг тийм одоо efficient carbon efficient гэдэг ч юм уу тиймэрхүү тэр хоёрын хувьд аягүй гоё туршилт байгаа байхгүй. BDT хувьд болохоор хүүхдүүдэд эрүүл орчинд аюулгүй тэгээ дээрэс нь заавалчгүй сургууль явах шаардлагагүйгээр боловсролыг нь олгож чадах тийм хэмжээний юу гэж ерөөхдөө айгүй ер нь бид нар ч гэлтгүй ер нь айгүй олон залуучууд ерөөхдөө иймэрхүү юм ярьж байгаа санагдсан. Нэг найзуудаараа хамт бичиж коммент үүсгэж юм. Эсвэл хөдөө орон нутглуу нүүгээд тэнцэнэ байгаа юу гэхээр тэг яг хөдөө орон нутглуу нүүж байгаа хүмүүсүүд энийг хэлж байгаа юм бол хөдөө орон нутгт чинь хүмүүсүүд нь бас айгүй хэцүүшлээ гэдэг байхгүй юу. Зэрэгцэд орших гэж байгаа хүмүүсүүд нь тий зэрэгцэд хамтарч одоо тэр чинь бараг юу гэсэн үг шүү дээ хамт ажиллах хүн одоо коллег гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүс нь айгүй хэцүү. Тэгээд тэд нар чинь бас хуучныхаараа нөгөө орцсон стил угаастай цагаан юмаа тойруулж удаг, сааданд тойруулж удаг. Тиймэрхүү соёлын стил одоо нөгөө юун дээр өөрөдөд орон нутгад байгаа хിവэрэ байгаа болохоор бас яг тэгэж 100% тийшээ ингээд нүчигээ тийм бас айгүй асуудлууд байдаг юм байна. Гэтэ нэг хөөрхөн юу байгаа даа штэ. Би тэр үзээгүй ч гэсэн нөгөө хөдөө нэг Central TV дээр нэг контент гараад байгаа штэ. Ямар нэртэй лээ. Надаа нэр нь орж ирдгүй гэнт. Би бас яхаа үзээгүй гэхдээ нөгөө ингээд рилүүд нь яваадсан шүү дээ. Ингээд ерөөхдөө хөдөөрөө хотоосоо гараад орон нутг руу хавж амжирсан хүмүүс ингээд ярьдаг тий. Тэр контентын хувьд үзүүштэй санагдаад одоо үзэндээ телевизэргүй болохоор. Тийм. Тэгэнгუთ одоо би ингээд тий та хоёрч түрүүн бас хэлсэн ингээд залуучуудын хувьд ингээд маш их боломж байдаг гэд тий. Тэг ингээ гараа ингээ дахиад эхэлж байгаа байхгүй. Тийм тэр бол ялцч би мэдэрдэг Монголд ирээд одоо ингээ жил болоод ингээл тэр чинь Монголын ингээ нэг жижигхэн нэг хотод бүгдээрээ төвлөрсөн бас нэг тийм гоё юм нэдэг те гадуур явж байгаа хүмүүсүүдтэйгээ таарлтна хамтраад нэг юм эхлүүлэхэд хамтраад нэг төсөл нэг санаачлага эхлүүлэхэд тийм дөхөн байдаг те ингээл хэдэн хүмүүсүүдтэй холбогдоод ингээл за ингээгээл нэг юм бий болох гэдэг гоё байдаг те тийм боломжтой байгаад байдаг тэрүүгээрээ эргээд нийгэмдээ ингээд хувь нэмрээ өөрийнхөө чаддаг мэддэг хүсэл зорилгоороо ингээд нийгэмдээ хувь нэмэр оруулах тийм боломж байгаад байдаг нь надад бол гоё санагддаг. Тэгэхээр надад чинь ингээд юу нь хэцүү ч юм уу хайрын ч юм уу байдаг гэхээр тийм гоё боломж бий болгож чадах юм нийгэм байхад тэрийг нь одоо юу гэж яддгийг тэрийгээ тэгж хийж чадахгүйгээр Монголоосоо явах
шаардлагатай болж байгаа нь надад бол айгүй хайран байдаг аахгүй. Одоо жишээ нь би бол ингээд залуу л байж тэ юм хийх хүсэх одоо бүтээх цаг өшөө бол байна. Гэхдээ яг одоо миний хувьд бол ингээд нөгөө чухлынх нь ирэмбрээд дараалалаар нь оруулах юм бол хамгийн номер 1-д нь бол хүүхдүүд болчихж байгаа аахгүй тэ. Жишээ нь би хичнээн одоо ингээд ийм болгоё чинь ингээд би хэдэн жил хийгээл ингээд өшөө хийх юм зөндөө ингээд байгаа л одоо чинь өөр одоо чи ажлын байрдаж хийж болно тэ. Эсвэл хичнээн ингээд гоё карьер ч юм уу ажил хийх гээд ингээд Улаанбаатартаа Монголдо үлднэ гэд явж итэл гэрт жишээ нь манай хүүхэдтэй ингээд өвөл хатгаа тусцсан дээ цэцэрлэгтэй явж чадахгүй ингээд уян зөө ингээд гарандаа тавиулаад тусал хийлгээд ингээд имчилгээ хийлгээд байж хахад бол тэр бүх ажил л үндэ өвчөж болчихж байгаа байхгүй хажууд нь те. Яагаад гэвэл миний хүүхэд ингээд эрүүл мэндээр охирч байхад миний тэр хүсэл зорилгоо биз тэр карьер марьяар яах вэ те. Миний хүүхэд л сайхан орчинд хатгаа тусчихгүй байх шиг те өвлийг ингээд давчдаг байсгээл ингээл антибиотик уухгүйгээр би авчдаг байх юм бол тэр нь надад илүү чухалч болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг ингээд нэг хэсэг ингээд нөгөө хүлэн зөвшөөрөх надад аягүй хэцүү байдаг байсан. Яагаад би сонгох хэрэгтэй энтэй ингээл нөгөө эмгтээчүүдийг энэ habit бол бүх юмыг бид нэр авч чадах уу энэ гэлдэг шүү дээ. Заавалч нэг золиостой байдаг уу? Заавал нэг юм сонгох хэрэгтэй юм шиг те. Тэгэнгүүт Монголын одоогийн нөхцөл уг нь бол өөр газар бол сонгох шаардлагагүй байж болно те. Хүүхдтэй ч болоод гэр бүлтэй ч болоод хүс юмаа чигээд явж болно. Гэтэ одоо Монголын өнөөдрийн ингээд байгаа нөхцөл байдал бол сонголт хийхээс өөр аргагүй болгож байгаа юм шиг тэр сонголт руу түлхэж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Карьер би сонгох юм уу Монголд юм а хийхэд те. Монгол төв номер оруулахаа сонгох юм уу хүүхдүүдийнхээ эрүүл мэнд ирээдүйг нь сонгох юм уу гэд тэр сонголтыг надад тулгаад байгаа байхгүй те. Тэр нь надад айгүй шудраг бус юм шиг бухимдмаар юм шиг гомдмоор юм шиг тийм хэцүү мэдрэмж байдаг. Тэгээ яг одоогийн сонголт бол минийх одоо хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сонгож байгаа. Яг уу үрд тийм байна гэсэн үг биш те. Ингээ 5 жилийн дараа бас хүүхдүүд том болоод те ирэхэд бас арай өөрөө байж болно. Тэр үед одоо бас ямар шийдвэр гаргах нь вэ те гэдэг л байгаа юм л та. Харин тэгээ ялангуяа одоо нөгөө нэг нараа хүүхдүүд чинь одоо энэ Монголдоо болд юм уу яадын айгүй ойр орхон ханаа дүрэнтэй айгүй ойр орхон тэр нуушиг хатгаа болгоно. Тэгээл нөгөө нэг антибиотик юм туслана дээрээгээ тэгэнгүүт яг бас би бас боддог аахгүй. Ер нь хүүхдээ за нэг гараас гартлаа бас юу гадаад амьдрахад бол асуудалгүй. Тэгээ өөрөө ч гэсэн те нөгөө нэг боловсрол эзэмшээд тэгээ өөрийгөө илүү хөгжүүлээд те илүү өөрийгөө одоо олон улсын талбарт ямар байна гэдгээ ерөөхдөө сориод те. Тэгээ ерөөхдөө хүүхдтэй ч боловч гүйцэтнийхаа дараа өөрөө ч боловч гүйцэтнийхаа дараа Монголд ирэх юм бол илүү их хийх одоо боломж нь гараад ирчих байхгүй. Тэр чинь угаасаа нөгөө нэг насны ирэхээр санхүүгийн боломж нь илүү гарч ирж шүү дээ. Тэгэн гот одоо 30-таа ирээд Монголд юм хийх бол 40-таа ирээд Монголд юм хийх бол ерөөхдөө бас айгүй том далаац нөр болчихно тийм. Тэгэхээр би бас нэг Монголдоо эрхийг яарад байхыг бас нэг яхан бэ хийдгээ хийж. Тэгээд үнэхээр тэр чинь нөгөө бас нэг хүн чинь нас яваад эхлэхээр нэг юм их орондоо буцсныг яа тийм өгүүлт юм шиг байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө бас өөр улсад хинч биш байхын оронд Монголдоо ирээд нэг юм хийчмэр санагдаад тэгтлээ явчаа тэгээд Монголд ирээд юм а хий. Тэгэхэд бол угаасаа хийх юм бол шийдэх асуудал зөндөө байна, хийх юм зөндөө байна тий. Тийм болохоор нэг тэгж Монголд ирэх гээд яарад байхад бол fine. Тэг бид ч бол тэгэл гүрийгээл шийдэл болохгүй л энэ дунд ингээ буцтал байж л байна. Бэж л байна. Бэж л байна. Тэг яг энэ дунд одоо ингээд юу хүүхдүүдтэй ингээд шийдэл олоод явж байгаа хүмүүс бас айгүй олон байгаад байгаа нэ. Би нэг юу яадаг байхгүй нэг их чиг нэг би нөгөө нэг юун дээр яадаг багт. Үлгэрийн цаг дээр ажилладаг багт ч нөгөө айгүй тийм хөөрхөн жижиг комьюнити үстэйс аахгүй яг хүүхдүүдтэй ном уншдаг тийм ээжүүд яг ингээд ирэхэд харагдаад эхэлдэг те. Тэг яг тэрний нэг ээж нь болохоор амин тосчин ээж болж таарад тэгээ нөгөө амин тосын аргаар хүүхдүүдтэй эмчил одоо яадаг одоо дархлаагийн сайжруулдаг те. Тэгээ ингээд одоо яг нөгөө нэг илүү дагдаг бол сториг нэнэ дээр үзээд яхангууд тэр амин тосороо хүүхдийн дархлааг дэмжиж ханаад хүрэхгүйгээр өчнөө жил болцсон тийм туршлагатай юм ээжүүд бас байгаа аахгүй юу. Тэгэнгუთ одоо им амар хөгийн одоо тамийн тогоо шиг нөхцөлд байхад одоо шийдэл хаагаад шийдлээ ирээд тэгээ тэрийгээ ингээ боломж олгоод тэгээд амьдарч байгаа бас айгүй олон ээж аав нар байдаг. Тэгээ тэр хүмүүс бас нэр айгүй мундаг гэж боддог аахгүй юу. Yes, катэс. Яг сая нэг юм бодогдчихсэн чинь харин тийм мартчихлаа шүү юм тасмас гэж. Бах mom brain хүмүүсийн. Яа дүүтэй өөрчлөлт яаж. За тэг ярьж. За сонсноо. Sorry. Unfortunately. Гоё ярьчихсан. Тэг би өөрөө болох
яхаа юу ч яддаг аахгүй юу. Яг хөө би бас гадаадд амьдарч сурж үтсэн хүн те. Тэгээд би бол бас юу гэж боддог гэсэн аахгүй. Гадаад амьдарч байхдаа би яг нэг юм яг хөө тэгэл нэг нийлдэг хүмүүс байгаа нь те. Тэгтээ яг нэг юм том хотод байсан болоо тийм үү. Том хотод амьдрахад амар тийм ганцаардаг юм шиг санагдсан. Яг нэг тийм бүгдээрээ нэг тийм өөрөөсөө гэсэн проблемтэй тэгсэн мөрчлөө нэг тийм нийгэм нийтч гэсэн юм ерөөсө community гэсэн юм ерөөсө байдаггүй. Тэгэл нэг юм зүгээр ингээд би бинийхээ loneliness одоо ганцаардлаа аргацгаах гэж зүгээр энэ гадуур явж байгаа хүмүүс шиг санагддаг гэсэн аахгүй. Лондонд байхдаа би айгүйх тийм бас айгүй ганцаардлыг өөрөө айгүйх мэдэрч ирсэн. Найзтай байгаа мөртлөө дахтайгаа хамт байсан мөртлөө их нэг тийм улс орондоо эзэн хүн байна гэдгийг чинь л мэдж байгаа юм чинь. Явахтаа те тэр чинь оюутан жоо хөвгч юм уусаа тэгэл яас гэлээ. Тэстан нэрэ зайл энэ тэнэг газараас чинь зайлаа бахалтай явж байгаа шүү дээ. Очинготой эсэж ихэн тусаа хатартаа нааж байгаа юм чинь те. Тэгээ ингээд өөрийгөө яг батлах хэрэгтэй байна. Өөрийгөө хэн бэ гэдгийг батлах хэрэгтэй байна гэдэг дээр айгүй хүнд хэцүү байсан. Тэгээ дээрэс нь яг тэр ганцаардал гэдгийг би амар сайн мэдэрчсэн байхгүй тэр үед. Тэгчээ дараа нөгөө Нью-Йоркт очиод яасан ч гэсэн Нью-Йоркт очиход яг тэр мэдрэмж иргэн ирсэн байхгүй юу. Би өөрөө тэгж Нью-Йоркт бол амьдрах гэж очиагүй те. Зүгээр одоо юугаар очиж байгаа штэ. Аялахаар очиж байгаа штэ. Тэгэхэд миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс нэг тийм нэг цаана нэг юм бүр юм гүн ганцаардалтай юм шиг санагддаг байсан байхгүй юу. Тэгээд нэг тийм болоод ч тийм үү би өөр нь гадаад амьдрахыг нэг тэгж одоо ялангуяа хүүхдэггүй болохоор бас тэгж ярьж байгаа юм тий. Гадаад амьдрахыг надад бол нэг тийм нааштайгаар би хизээч хүлээж авч байгаа. Гэхдээ нэг юм хүн чинь нэг юм хантай болоод тэгээд нөгөө нэг home is where the heart is гэдэг үедээ олцохоор бас нэг арай өөр өнцгтэй байж магадгүй тий. Бид хоёр чинь бас нэг хэсэг гадагш явж амьдэрд юм уу гэж нэг хэсэг ярьж лээсэн л та манай хүн шинэ ажилд орохоос өмнө. Тэгэхэд нэг арай өөр ээж магадгүй дөгөөднөөс гадаад яваад амьдэрсэнтэй чи яах вэ гэсэн тийм бодолтой байсан. Гэхдээ миний хувьд бол миний Монголдо ирж ирдэг гол шалтгаан нь бол тэгэл гэр бүл найз нөхөд л байгаа байхгүй тий. Тийм юмнаас одоо ингээд нөгөө ганцаардж байгаа гэж байна шүү дээ. Тэр бол айгүй тийм хүн болгоны туулах ёстой туршлага ч юм уу тий experience юм шиг надад санагддаг байхгүй юу. Яг тийм юмыг үзчихэж эргүүлээд яг өөрийгөө ойлгоно. Тэгээд бусад хүмүүсээс гадуур те гэр бүлээс хол, найзуудаас хол өөрийнхөө одоо identity буюу би хүн гэдэг одоо хин юм бэ гэдгийг сайн мэдээд тэгээд эргээд бас нөгөө дандаа англи хэл ашиглаж ирэх гэдэг taken for granted болсон ч юм уу тий анх нөгөө нэг амар тоодгүй байсан их орноо буцаад хайрлаад эхэлдэг тийм юм эхэлдэг учраас айгу тэрийг чухал гэж үздэг байхгүй юу. Юмныхаа яг гол үндсээ ойлгодог гэдэг ч юм уу тий. Харин би одоо EFS гэл нөгөө ахлах ангийн сурагчдыг сурах солилцоогоор явуулдаг ажил хийдэж шүү дээ тий. Тэгэхэд ингээд ээж аав нар болгон ингээл хүүхдүүдэд авчирал манай хүүхдийг гадаад явуулаад өгөөч гадаадд ингээл юм үзүүлэхсэн яахсын гадаад хэлийг сургахсан ингээл айгу тийм зөндөө олон зорилготой. Гэхдээ яг манай хөтөлбөрөөс авч олж байгаа тэр нөгөө зүйлээ яг зорилго болгоогүй юм шиг санагддаг. Тэгээ тэр нь илүү удаан хугацаанд туршлага одоо үнцэнтэй байхгүй. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт хүүхэд нь мэдээж ингээд нөгөө том хүн шиг болно шүү дээ. Юм үзээд юу яхаас гаднаас ингээд айгуу тийм mature болоод ирдэг байхгүй амар тийм өсөөд ирдэг, төлөвшөөд ирдэг. Тэгээд бас хоёрдугаарт амар тийм юутай ирдэг. Mom brain sorry. Их орноо гэр бүлээ гэсэн их орноо гэсэн тийм сэтгэлтэй болоод ирдэг. Гадаад гоё гэхдээ бас Монгол бас гоё юм байна штэ ч юм уу те илүү найдвартай болоод ирдэг. Тэгээд ерөөсөө тэр эцэг их найзууд тэр бүх хүмүүсээс ингээ хол яж байгаад өөрийнхөө бас юунд дуртай юм бэ гэдэг тэр бүх passion гэдэг юм а тий. Би иймд дуртай байна, ийм дургуун байна, би ийм хүн юм байна гэдгийг амар сайн ойлгоод ирдэг байхгүй юу. Тэгээ тэрийг нь бас ингээд нөгөө тайлбарлаа танаа хөгт чи ингээд ирэн штэ хэрэг авч ерөөсөө таахгүй. За тэр яах вэ? Англи хэл ерөөдөө яг гэхдээ яг хүн гэдэг яг хүүхдүүд нь тэрнээс сураад авч байгаа гэдэг нь болж штэ тий. Тэгэхин тэрийг бүрэн ухамсарлахгүй байсан ч гэсэн тий. Харин тэн дээр нөгөө ганцаардл гадаад байхад ганцаардл гэж ярьж байна. Яг нөгөө нэг хүүхдтэй гэр бүлтэй байх бас ганцаараа тий ингээд оюутан ч юм уу ажиллаа хийгээд явах бас арай бага зэрэг өөр байх. Одоо миний хувьд жишээ нь ингээд сая бол Японд тий баг 5-6 жил гэр бүлээрээ хүүхдтэйгээ тий нөхөр хүүхдтэйгээ ингээд байхад бол мэдээж ингээд тэр чин тодорхой хэмжээний тайтгарал байна тий. Гэр тэнцээ байгаад шүү дээ тий. Гэхдээ ганцаар
болдог гэдэг нь бол бас ялцчгүй тийм үнэн. Тэ найзуудыгаа сана, гэр бүлийгээ сана, тэ ах дүү нэрээгаа сана. Тэгээд Монголд ч ингээл нөө Улаанбаатарт ингээл алхаж байгаа л нэг таньдаг хүнтэйгээ таарлал юу вэ нэ гэл нэг ингээ хүнтэй хууч хөөрөнтэй эсвэл өглөө нь бичиж байгаа л за өнөөдөр хэдүүлээ нэг өдрийн хоол идэхүү гэж бичиж байгаа л уулзсан шууд те эсвэл орой за хэдүүлээ нэг гадаа сайхан нэг суух уу гэж бичиж байгаа л суучин. Тэгээд тэр бол үнэхээр тийм гоё сэтгэлд ойрхон тийм гоё мэдрэмж байдаг. Тэгээд тэрийг л гадаад хамгийн их сандаг. Тэгэн гол одоо миний хоол тэнэрх гэж. Yes, тэрийг ялч айгу сандаг. Тэгээд тийм болохоор одоо чинь Монголд байх хугацаанд бол тэрийг айгу хийх хүсдэг байхгүй юу? Аль болох найзуудтайгаа цуглуулна. Одоо энэ зам сайн хийж авъя. Тийм, гэр бүлтэйгээ цаг зарцуулах гэж оролдоно тий. Тэгээд тэгэн гот яагаад ийм сонголтод тулгаж байгаа бэ гэдэг бодохоор би айгу гомдоод идэг байхгүй юу? Би яагаад найз нөхөд гэр бүлтэйгээ зарцуулах цагаа ч юм уу? Өрөө өндөлөө гэж юм сонголт хийх хэрэгтэй гэдэг надад айгу хэцүү санагдаад байдаг. Тэр чинь тэгээд нөгөө нэг одоо хүний хувьд гэх юм бол те бас тэгж гадаад бай гэдэг чинь бас нөгөө нэг амар том золиос байдаг. Тэр тэгтээ угаасаа тэгээд нэг тийм юу яд штэ. Манай найз хүртэл гэдэг штэ. Юмнаас ингээ бисотлаад байгаа шиг санагддаг те. Тэгээд фомод тэгтээ. Тэгээд нөгөө нэг гадаад байгаа юм бүртлөө Монголын юу болж яаж гэдэг нь манайс илүү сайн мэддэг те. Тэгээд явж шүү. Тэгээд нөгөө нэг тийм юутай байж бас нэг тийм би ч нэр Монгол хүчтэй гэдэг тэр юугаа айгу авч үлддэг гэдэг ч юм уу. Илүү нэг тийм гадаадд байгаа ч ихсэн сэтгэл зүрхэн нэг тийм юутай байдаг. Тэгээд нөгөө сар шиг хоол нутгаа гэдэг амсрыг гэдэг шүү дээ. Би сая гадаад нэг удаан амьдарч үзэг үрслээ тэрийг ингээд Монголд сонсож явахтай гэж зөрүүлээд үзсэн. Зүгээр гадаад байгаа монголчуудаа бодоод нөгөө хамгийн тэр нөгөө irony нэмэр гоё нөгөө нэг юм нутаг улсаа бодож уйлдаг гэж харуулсан. Атас уртын дууш артын дугаас сонсоод ээжийн шалсан цай гэж уйлаа. Өөрөө тэгэж амар зовж үзэг өмчлөө. Бусад хүмүүс тэр хүмүүсийн өнцгөөс бодож үзээд бүр амар хосох болгонд уйлдаг гэдэг амарсан. Тийм одоо их чөтөрийн хувьд гэх юм бол айгу олуула божигнаад өссөн те. Тэр нь одоо бидний хувьд одоо комфорт зон болцсон байдаг. Тэгэнгუთ ингээд яалтчгүй одоо явж байгаа бол угсаа хүүхдийн ондолоо явж байгаа нь бол хийхээс аргагүй. Гэхдээ бас тэр хүн чинь ардаа бас хүн үлдээж явж байгаа гэдэг нь айгу харамсалтай байдаг. За энэ подкастер ямар ласан нэг хуулиулна гэсэн чинь өөрөө ойлгож гэж. Харин тэгэхээр ялч ингээл айгүй олон хүмүүсүүдэд л ингээл тэ тулцсан тэгээд тэр шийдвэрээ гаргаад магадгүй тэрээр амьдарч байгаа л асуудал тэ. Гэхдээ юу гэдгийг хэцүү амархан бол биш. Гэхдээ сая та хоёр ингээд нэг өөдрөх талаас нэг их ярьсан шүү дээ. Тэрийг бас би өөртөө сануулах гэж ер нь бол хичээдэг. Тэр нь одоо жишээ нь юу ингээд тэгэхээр нэгд одоо би өөрөө тэ гадаад очиод ингээд шинэ соргог мэдээлэлтэй ингээд туршлагаараа ажиллаар одоо чинь мэрэгчлэрээ ч гэсэн ингээл ажиллаа те би жишээ нь Японд тахтаа бол ингээд цэрэгтгэр чинь хүчний чиглэлээр ажиллаад тэгэл цахилгаан машин те одоо батарей аврагоор тэргээл хамгийн шинэ технологиуд дээр ингээд ажиллах боломж гарч байгаа байхгүй тэр болгон чинь мэдлэг надаас хинж аваад явж чадахгүй те мэдлэг туршлага болж байгаа тэгэд хизээ нэгэн цагт Монголдо эргээд ирлээ гэхэд бол ямар ч салбар байна уу те хамгийн одоо те шинэ технологи мэдээлэл ноу хау биднэрт бол байгаа тэгээд тэр болгоныгоо биднэрт их орондоо эргээд одоо тэр чинь үнцэнтэй болгоод авчирж байгаа гэдэг нь бол өөдрөгөр харах нь бол тэр байгаа тий. Тэг би яг уус тэгж боддоо шүү дээ ингээд. Яг нэг юм яг ингээд чухал найзууд тэг ингээд гэр бүлүүдийг ингээд бүгднийг ингээд бариад ингээд бүгднийг яг тэр чихээр нь аваад яг газар бүгдийг ингээд тавьчмаар. Тэр чилэг болох гэдэг. Тэр чилэг болох. Бүгдээр бөөндөө нүү. Бөөндөө Япон юм Америк нүү. Надад амар таалагдгүй л дээ бөөндөө хамаагүй. Тий. Тэгвэл одоо жишээ нь айгүй хэцүү байхгүй тэр чинь ингээ хүүхдүүдийн төлөө ингээд гадаад амьдарч байгаа ч гэсэн одоо айгүй олон юмнаас чинь miss out хийж байгаа шүү дээ. Айгүй тэгээ дээрэс нь одоо тийм зэрэгсэл. Би өөрөө 4 наснаас 8 нас хүртэл гадаад амьдарсан ахгүй ээжтэйгээ. Хоёулахнаа Монголд байсан ахгүй.
Тэгээд яг сандаг байсан ч гэсэн. Яг нөгөө бага насны хүүхд ингээ гадаадд байж байгаа буцаад Монголд ирнэ гэдэг амар тийм гоё юм байна гэж бас ойлгосон аахгүй юу? Тий. Тэгэхээр та зүгээр хүүхдтэй санаа зовж байгаа ч юм уу тиймэрхэн байх юм бол хүүхд амар хэрэгтэй шүү. Харин тийм хүн чинь нөгөө ингээл орчин солигдох ялангуяа би нөгөө хүүхдүүд дээр яг тэгж боддог ингээд одоо ч ингээл би санаа зовж интэй ингээл хүүхдүүд манай охин жишээ нь ингээл Америкт нэг жил байж байгаа л Монголд ирэл одоо тэг монгол хэл ингээл айгу сайн болол явж байгаа. Тэнгуут нь одоо шал өөр газар Японд руу авч яваад ч юм ингээл дахиад ингээл шал өөр хэл, шал өөр соёл, орчин ингээл те. Тэрийгэ бодохоор би ингээл хүүхдүүдтэй санаа зовдөг те. Тэр чинь мэдээж сайн талаас нь харах юм бол тэр хүүхдүүд ингээд шинэ хэл те ярьж ин тархины хөгжил тэгэл нийгмийг нь ойлгох соёл гэл маш олон юм ингээд тэндээс аван сурна те. Тэргүүрээ тэр хүний амьдрал нь баялаг, өөрийнх нь оюун ухаан, сэтгэн бодох нь баялаг болох учраас магадгүй ингээд те дискомфорт хэцүү юмнууд байх. Тэгтээ тэрнээс гарч ирсэн тэр хүний тэр шинэ орчинд дасан зохицох чадвар гэдэг ч юм уу те нөгөө Монголын нүүдэлчин гэдэг тэр чадварууд уламжлалт хүчтэй болно те. Тэр талаас нь яг эрхээр харахыг бол хүсдэг байгаа. Гадаадд бас байдаг монголчууд айгүй гоё community үүсгэдэг шүү дээ Тий. Наадам амар гоё тэмдэглэн гоё 3-2-ын наадам айгүй гоё тэмдэглэн. Тий. Тэгээд бас нэг манай Канадад байхад нэг ихчүүд бас ахгүй Монгол ихч. Монгол хүүхдүүдийн цэцэрлэг гэдэг нэг тийм after school маягийн юм хийсэн. Тэгээд тэнд нь монголоор нэруулад монгол юмнууд үзүүлээд монгол бичгийн зааж өгөөд монгол кирилл үсгийн зааж өгөөд айгүй хөөрхөн тийм юм үүсгэсэн. Тэгээд айгүй тийм хагасаа бүтэн сайнаар ч гэсэн гоё ивентүүд зохион байгуулдаг зүгээр сайн дураараа. Тиймэрхүү community-нууд айгүй хөөрхөн юм хийдэг шүү дээ. Харин тийм бас нөгөө нэг бүгдээрээ л адилхан зовж байгаа нөхөс саж байгаа хүмүүс юм болохоор. Гэхдээ яг нэг тийм юу бас яг хоо анзаарч байгаа юм нь болохоор бас нөгөө нэг тийм чанартай найз чинь нэг юм олоход айгүй хоороод шүү дээ. Энэ тэр бүгдээрээ хүмүүс бүгдээрээ тэр чанартай найзууд чанартай одоо яг тэр relationship одоо юу гэдгийг анд нөхөд те одоо тэр яг нөгөө амьдралыг амттай болгодог хүмүүс бүгдээрээ энд байна. Тэр хүмүүсээ чинь бас олоход шинээр олоход чинь бас айгүй хэцүү шүү дээ. Би бол яг оюутан байхдаа бас яг тэрэн дээр амар struggle хийжсэн. Чинээ ингээд найзтай ингээл орж гараад ингээл яаж байгаа юм. Бүртлөө яг тийм special bond гэдэг тэр яг нэг юм сэтгэлийн тайтгарал гэдэг ч юм уу яг нэг тийм одоо юу гэх юм бэ зүгээр л ингээл чимээгүй хажууд би биний хажууд сууж байгаа мөртлөө тэр нь айгу өөрт нь хантай болоод ингээд толгоо амардаг ч юм уу сэтгэл дотор байгаа удалцсан юм одоо эмчлэгдэг гэдэг ч юм уу тийм найз энэ тэндээс олоход айгу хэцүү байдаг нь бас миний эндээс явахгүй гэдэг тэр бас нэг шалтгаан. Гадаадд байтугай ер нь хөгшрөх тусам л шинэ найзтай болох хэцүү гэж шүү дээ. Харин жоохон багтаар аргууд тийм багасаа хамт өссөн хүүхдүүд бол ингээд ямар ч тийм яагаад тэгсэн бол гэсэн ямар ч тийм нөгөө surprise байхгүй бүх юм ингээд ойлгомжтой бүх үйлдэл бүх ярьж байгаа юм яагаад тэгдгийг нь ойлгодог болохоор ямар ч юу байхгүй би бинийг амар тийм би бинд амар найддаг итгэдэг тийм хэдүүл ингээ уйлцсан чинь сандралаад дараа юу ярьж ярьдаг дараагийн ингээс энд салфитыг тамир юм шиг Юу тэр цай бай. Салатны баримттай хамтран. Спонсор аван. Гэхдээ бас энэ нүг сэдвийг ингээд би бодож хахад нэг бодгдсан юм ингээд нөгөө нэг түрүү ярьж ирсэн шүү дээ ингээд гадаадд жишээ нь ингээд хаа очисон газраа ингээд Монгол залуучуудтай ч юм уу ингээд уулзахаар ингээд одоо энэ комент бичсэн хүм ч гэсэн бичсэн байна те ингээд Монголтой хувь нэмрээ оруулах те сурсан мэдсэн чаддгаараа ингээд Монголтой хувь нэмрээ оруулах ингээд хүсэлтэй боловч гэж хэлж штэ тэгэнгүүт өөр газар ч гэсэн тэл ингээл Америк байна уу Япон байна уу хаа газар ажиллаж амьдарч байгаа тэр Монгол одоо оюутан байна уу те ингээд ажил хийж байгаа залуу хүн байна уу хамаахгүй ярих болгонд л ингээл Монголдоо ингэчих юмсан гэсэн гэдэг тийм хүсэл зориг нь бүгдээрээ яг адилхан байгаад байдаг. Гэтэл би чинь өөр одоо Монгол биш те өөр улсын хүмүүсүүдтэй ч юм уу ингээд ярихтаа бол ингээл мэдээж яхаа ингээл би энэ салбартаа ингэж марин тэгч марин гэдэг тийм хүсэл зоригтой хүн байх болгоч ингээд улсаар нь те би тэр улсынхаа төлөө энийхэн төлөө гэж тэгж хүсэж байгаа хүн харцсан цөөх юм шиг санагддаг байхгүй. Тэнгууд монголчууд яг тийм сэтгэл нэг байгаад идэг нь магадгүй Монголын хувьд хамгийн том
одоо юу гэдэг asset гэх юм уу те үнцийн эрдэнэс баялгана гэж бодож байгаа байхгүй те. Тэгээд тэрийг алдахаасаа өмнө тийм тэрийг ухаар хэрэгтэй байх дунд юу лээ. take it for Тийм яг granted. you never realize what you had until it's gone гэдэг шүү дээ. Тэгэхээр Монгол яг тэгэх гээд байгаа байхгүй. харин тийм. Тэгэнгუთ нөгөө нэг би зүгээр одоо ч ингээл гадаадд те одоо магадгүй нэг үзэж байгаа ч юм уу одоо өчнөө жил болж байгаа эсвэл хэдхэн сар болж байгаа тийм хүн байхан бол хүмүүс байхан бол тэрийгэ битгий алдаасаа л гэж бол хүсэж байна. Ягаад гэвэл хизээ нэгэн цагт Монголд магадгүй ирэх байхтай ирэхгүй жиж магадгүй гэхдээ тэр нь ирэхгүй гэдэг нь магадгүй Монголд хувь нэмэр оруулж болохгүй гэсэн бас биш бах те байгаа газартаа ингээд ямар нэгэн байдлаар Монголынхаа ирээдүйд хойч үед ингээд одоо хувь нэмэр оруулж болно байх. Гэхдээ Монголд ирэх тэр хүсэл зорилго ч юм уу те Монголынхон гэсэн тэр хүслээ битгий алдаасаа л гэж бол боддог. Тэр Монголд одоо байгаа хамгийн том баялаг нь магадгүй тэр байх л гэж бодож байна. Одоо ингээд юу заавалчгүй өөрийн биеэрээ ч юм уу өөрийн хөдөлмөрөөр ч гэдэг ч юм уу те Монголыг сайжруулах одоо хөгжүүлэх үйлсэд нь оролцох бас шаардлагагүй те. Одоо гадаад сайхан цалинтай юуны тэр гэх юм бол яг нэг филантропи гэдэг үднээс Монголд яг өөрчлөлтийг хийж байгаа төрлийн бус байгууллагуудад нь хандив үргөх ч юм уу те санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэг ч юм уу ямар аргаар эсвэл бол одоо хаяада нэг ирээд нэг сайхан workshop ордог ч юм уу сургалт хийдэг ч юм уу те нэг заавалчгүй энэ амьдарч иж энэ газрыг хөгжүүлнэ гэдэг бол бас юу гэдэг хязгаарлах хэрэггүй хязгаарлах хэрэггүй те яаж л бол тусалж болно. Тэгээд манай айгүй хөөрхөн бас нөгөө Монголд амьдрахгүй гэсэн бас нэг найз байдаг байхгүй юу. Сая сонгуудлаар бүр амар идэвхтэй байсан заяа. Тэг өөрийнхөө Instagram-ийнхаа аккаунтыг хүнд номд зориулж паблик болгоод Монголд сөрөг хүчин хэрэгтэй байна. Тэр хүн ч одоо Монголд амьдрахгүй Монголын юунд асуудалд оролцохгүй шүү дээ. Эсвэл одоо ойрын хэдэн жилдээ Монголд амьдрахгүй дараагийн Монголын 4 жил тэр хүнд бол яг өөрийнх нь өдөр тутмынхаа амьдралд нөлөөлөхгүй юм бүртлөөл яг нэг юм сэтгэл зүрхээрээ яг нэг юм монголоо гэсэн тийм юм байдаг надад ер нь бас айгуу хөөрхөс сая таныг хэлсний дараа л яг монгол хүмүүс яг нэг монголыг сэтгэлтэй юм байна. Өөр нөхдүүд бол одоо жишээ нь би ч нэг сингач найзуудтай байсан те малаз найзуудтай ч байсан солонгос найзуудтай ч байсан тэднэр бол ийм компанид л орно гэж ярина уу гэхээс нэг нутгаа орноо сайжруулж гэж тэгж ерөөсөө ярьдаггүй. Харин тийм. Тэгэнгүүт тэр бас айгу сонирн байгаа байхгүй яг юунаас бид нэр тийм нэг бол ингээд Монголын тэр нэг одоо эх оронч тэр үзэллийг нь айгу сайн суулгаж өгж байгаа боловсролын систем байгаа даа нөгөө орчин нөхцөл эсвэл мэдгүй би яг бас тэр айгу надад сонирхолтой санагдсан. Тэр сэтгэл одоо хаанаас би болоод байна те хиндээ зааж өгөөд яаж дамжаад байна гэдэг. Наад гэж нэг түвшгээс асуух хэрэгтэй байна. Би бол жишээ би бол одоо жишээ нь багтаа яг нэг тийм нөгөө нэг юу гинэнч байж тэнэгч байж нөгөө нэг Монгол юм шал тэнэг гадаад юм хүл гэж боддог байсан. Нөгөө тэнэгүүд нь байсан аахгүй те би Монгол дуу сонсч өсөөгүй, Монгол рэп сонсч өмсөөгүй, Монгол кино үзэж өсөөгүй, дандаа гадны юу вэ? Тэр болгоно надад илүү гоё санагддаг байсан те. Монгол ном уншиж өсөөгүй, амар сандал эс ам гарахад англиар дуулдаг монгол банд байд юм уу? Wow гэж. That's cool because яг гэвэл нөгөө нэг юу монголоор биш англи хэлээр дуулж байгаа болох надад илүү cool санагддаг гэдэг ч юм уу те. Тийм хүн юм байж надад бүр ингээд Монголынхаа төлөө гэсэн амар тийм том сэтгэл байгаа гэдэг юм гоо яг соёл нь бас биш байгаа байхгүй те. Одоо л би Сара ягчийн гоё сайхныг мэдэрч байгаа байхгүй. Сара дуучин Сарагийн те. Тухайн үед 90 ондод л амар гоё дуунууд гаргаж ирсэн юм билээ шүү дээ. Тэр юм мэдээгүй. Тэрийг бол би эзэж нөгөө нэг blue jeans дуулаад ахаар яа дээ. Тэг гих мэдчлэн тэгэнгүүт бас нэрээ юун тэгээд хичээл наман дээр гэх юм бол би монгол хэлтэй мүү монгол хэлнийг ерөөсөө за ингэсгийгээл нэг хийчээ гэдэгсэн бол боловсролын систем гэх юм бол би бол тийм бас биш байгаа байхгүй илүү барууны боловсролоор явцсан тий. Тэгэхээр нөгөө нэг хүнээс хүн хооронд юм уу эсвэл магадгүй нэг түрүүн хэлжинтэй ингээд нэг Монголд нэг юм хийчих боломжтой юм шиг санагдаад байдаг учраас чадчих юм шиг санагдаад байдаг гэж магадгүй те. Магадгүй одоо чинь нэг хятад хүн ч юм уу нэг амар олон сая хүний нэг байсан бол магадгүй тэр чадах боломж нь бага штэ. Тэгэхээр чадахгүй бол уусаа бодох хэрэг байна үү те.
Гэтэл яг одоо ингээд тодорхой хэмжээний мэдлэг боловсралтай ч юм уу байхаар нэг асуудлыг барьж аваад шийдэж болчих юм шиг санагдаад байдаг учраас тэр сэтгэл нь ундраад байгаад байд юм уу? Яг сайн. Айгуусан энэ бас яг одоо те энэ чиглэлээр магадгүй бодож судалдаг хүн байх юм бол яруу сонирхолтой байж магадгүй юм те. Та хэд бас юу гэж бодож ин бас комментээр бичвэл бас айгүй сонирхолтой. Айгүй олон үнцгийн юунууд гарч ирэхээр бодлууд гарч ирэхээр сонирхолтой. Тэгээд бид нар бас ийм асуултыг гаргаж ирдэг бас ухаан таах биш. Тэгээ өөр бас нэг бодож исэн зүгээр ингээд л одоо яг асуудлуудаа яриад ах юм бол ингээд зөндөө асуудлуудаа зүгээр ингээд би одоо эргээр харах гал ордод байна л та. Гэхдээ ингээд яаж яхад нөгөө гадаад амьдарч байгаа монголчуудыг ингээд Монголынхаа асуудлуудыг яриад ч юм уу ингээд сайн жишээ нь ингээд сонгуулиар ингээд л те ингээрэ тэгэрэ гэдэл ингээд үзэл бодлоо илэрхийлэхээр та нар Монголд байхгүй юм байж энэ зэрэг айгуу жоохон Монголд байгаанууд нь гадаад байгаануудаа жоохон ингээд тоохгүй ч юм ингээд цаашаа гэх гээд байдаг шүү дээ те. Гэтэл яг үнэн дээр одоо чинь Монгол шиг одоо ингээд хөгжиж байгаа улсын хувьд болохоор гадаад амьдарч байгаа хүмүүсүүдтэй ажил олсон орлогоосоо Монгол руугаа ингээд мөнгө ингээд Монголд байгаа гэр бүл рүүгээ мөнгө явуулна гэдэг нь болохоор бас Монгол шиг нөхцөл байдалтай ийм эдийн засгийн улсуудын хувьд болохоор маш том гадаад валютын их үүсвэр болж байдаг. Тэгэхээр Монголын эдийн засгт ч гэсэн энэ гадаад амьдарч байгаа хүмүүс чинь бас айгүй том хувь нэмэр оруулдаг. Тэгээд дөрөвний хэлсэн шиг тэр боловсралтай дараачийн үеийг монголчуудыг гадаадад магадгүй сайн боловсрал эзэмшүүлэхтэй өөрсдөө туршлага хуримтлуулад тэрийгэ янз бүрийн тэм технологи ноу-хавыг Монгол руугаа эргээд өөрсдөдөө хамтж байна уу те ингээд авчрах гэдэг ч юм уу. Тийм маш олон талаас бас ингээд Монголд хувь нэмрээ оруулдаг учраас ингээд юу гэдгийг би ингээд Монголд байхгүй те гадаад олон жил болцсон ингээд ийм irrelevant те чухал биш гэж бас өөрсдөө бас харж болохгүй. Яагаад гэвэл гадаад байгаа ч гэсэн Монголтой ингээд хувь нэмэр ингээд оруулаад явж идэг гэдгийг бас санах хэрэгтэй юм шиг байна те. Надад сая зүгээр нэг асуулт орж ирлээ. Одоо ингээд ер нь бол айгүй олон хүмүүс хүүхдийн төлөө хүүхдтэй илүү боломжийг олохын төлөө ингээд гадагшаа явчихж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө за яг хүүхдэд дагуулж явж байгаа тэр аав ээж нар бол ингээд Монголоо гэсэн сэтгэл байгаад байдаг. Тэгэнгუთ Монгол төсөөгүй гадаад төссөн монгол хүүхдүүд чинь ер нь Монголд ирж ирэхгүй байх юутэй шүү дээ. Тэр чинь яагаад Монгол руу ирж ирэх юм бас ерөнхийдөө Монгол дээр бас хэмжиж болчихж байгаа шүү дээ. Тэрэн дээр та юу гэж бодож байгаа вэ? Одоо яг манай дүүгийн хувьд гэдэг ч юм уу тий. Наад чинь би бас харин саяхан нэг хэдхэн сарын өмнө бол бодоод гэд нэг хариултыг өөртөө олж авах шиг санагдсан байхгүй. Яг л одоо ингээл түрүүний ярьжсэн хэрэгтэй ингээл би одоо чинь ингээл Монголд өссөн те Монголд амьдралынхаа дийлхийг ингээл өнгөрүүлчихэл тэгэл гадагшаа ингээл явал гэр бүлтэйгээ хүүхдтэйгээ тэнцэнэ ингээл суушхан гут ингээд нэг л юм дутуу те Монгол руугаа буцчих гал би Монголда байвал ингээл илүү утга учиртай амжирах гэдэг юм шиг ингээл нийгэм Монгол руу ингээл буцаал татаалдаг байхгүй юу. Нэг бодлын энэ сайхан те ингээл их оронтой өөрөө очиод гүгөөд очих тийм их оронтой татах юмтай гэд нөгөө бодлын надад амар тэгэм шиг санагддаг. Би одоо чинь гадаад өөр нэг улсад ингээл карьер хөөгөөл те хамаагүй илүү хөгжөөд дэвшээд ингээд те илүү өндөр албан тушаалд очиод тэр хэмжээгээр гэр бүлээ аятайхан ингээд савгийн хувьд те аваад явах боломж нь гадаад байгаа байхгүй юу. Тийм байхад ингээд Монгол руугаа нийгэм татаад ингээд тэр одоо гадаад дээр амьдарч байгаа амьдралтай сэтгэл хангалуун биш байх нэг шалтгаан болоод байдаг надад баг ингээд тэгэм шиг надад заримдаа санагддаг. Тэгэнгүүт би саяхан болохоор ингээд чинь одоо охиндоо бодож исэн байхгүй те манай охин жишээ нь ингээд 3 настай мөртлөө 3 өөр улсад ингээд амьдэрсэн те тийм хүүхд байгаа нэг жилээр те тэгэнгүүт цаашдаа тийм биш байхгүй одоо ингээд үүсэх боломжгүй те тэр хэмжээгээр л магадгүй ингээд айгүй олон улсад амьдрал олон улсын хэмжээний сэтгэл явах тийм том болох та те тийм болох магадлал өндөр байгаа. Тэгэнгუთ миний хувьд болохоор баг ингээд өөртөөхөө миний ингээд одоо туулж байгаа юмтай харангуут баг тийм Монгол гэдэг тийм юу байхгүй байвал дээр юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Нэг амьдралдаа сэтгэл хангалуун болгох нийгэм нь байхгүй те. Гэхдээ тэр хүн гэхдээ одоо чинь Монголын төлөө гэхээс биш маг гэхэд тэр чинь ялгаагүй л одоо магадгүй миний хүүхдүүд бид тэр хүүхдүүд бодол ингээл нийгэмдээ ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулчихсан гэл ажиллал амьдрал явах гэж бодогдож байгаа. Тэр нь заавал Монгол биш маа гэхэд олон улсын түвшиндөө дэлхийн түвшиндөө те одоо чинь ингээл цаг уурын өөрчлөлттэй хиймэл оюун ухаан энэ төр гэл асуудал чинь хэл хязгаар бол хамаагүй болсон шүү дээ. Монгол байна уу те эсвэл өөр улсад байна уу Азийн Европ нь хамаахгүй тэр нь гаргаж ирэх шийдлүүд нь бүх улсад л хэрэгтэй бол те тэр чигтэнд хэрэгтэй юмуд байгаа учраас магадгүй тийм нэг барьер байхгүй те хязгаарлах юм байхгүйгээр олон улсад амьдардаг тэр хэмжээгээр сэтгэдэг тийм хүн байх юм бол бараг дээр юм биш үү. Тэгэхээр заавал Монгол гэдэг ямар ер нь хэрэг байна гэж би хүүхддэрээ тэгж сайхан бодож исэн. Яагаад гэвэл зарим тохиолдолд энэ бол надад бол сайхан байдаг те. Заримдаа бол тэг болдог. Тэр энэ бол мэдээж хүүхний сонголттой. Гэхдээ тэгж бодлоо гэд би хүүхдэд чи Монгол гэх хэрэггүй гэж өсөхгүй штэ. Ингээл ялгаагүй л
өрөөл өсгөн тэгээ тэр хүүхэд надаас харин тэр монгол гэх сэтгэлийг нь авч үлдэх нүү эсвэл ямар ах нү гэдгийг би бас мэдэхгүй те. Гэхдээ зүгээр миний өөртөө ингэж бодсон тэр гаргалгаач гэдэг ч юм уу те юу заавал монгол гэдэг ямар юм хэрэг байгаа те. Хүний төлөө л те хүн төрөлхтний төлөө эсвэл амьд амьтны төлөө л гээл явж илээвэл ер нь тэгэл нийтэд нь л одоо хэрэгтэй юм биш үү гэж шууд тусаалаар тийм. Тий яг одоо бидний одоо ирээдүйд тулгамдах асуудлууд чинь яалтчгүй одоо ер нь л хил хязгаар одоо улс гэдэг юуны одоо тэр одоо яг тэр хилэн улам тэр одоо зааглаж байгаа зураас нь улам л одоо харагдахгүй болоод байгаа тий бидний тулгамдах саяны хэлсэн чуур амьсгалын асуудал AI-ийн тулгамдж байгаа асуудал тэгэл одоо цөлжилт усны одоо ховордол одоо юуны амтны ховордолтой усны асуудал гэх мэтчлээ ер нь л ялгаагүй заавалчгүй нэг улстай яахгүй тэг хамаарахгүй асуудал болохоор яалтчгүй дараагийн үеийн магадгүй илүү олон улсын хүүхдүүд байх шаардлагатай байж магадгүй бол нэрээ тийм юм байна те. Тэгээ Монгол мэдгүй надад 50 жилийн дараа ч гэсэн Монгол одоо энэ асуудал дээр явж байгаа. Одоо тэр нь гэхдээ айгу жоохон сайд санагдах байхгүй юу? Нөгөө нэг яг одоо ингээд үе өнгөрөх тусам одоо хилийн одоо хязгаар одоо улам ингээд одоо лайн нь одоо тэр одоо зураас нь илүү л харагдахгүй блэр болж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэр тусмаа patriotic үзэл бодол нь улам ингэж нөгөө хүчтэй гарч ирдэг те. Тэр хоёрын дундах юм ерөөсөө байдгүй надад амар сонирхолтой байдаг байхгүй юу? Нөгөө амар олон киночин тийм байдаг шүү дээ. 2000 хэдэн зуун он гэсэн чинь зүгээр дэлхий гэдэг нэг улсан дээр болцсон тэр. Тийм бол одоо ер нь бол болохгүй хаа гэж бодож байна. Тэгээ бидггүй дараагийн үеийн хүүхдүүд ер нь хэр монголоо гэдэг юутэй байдیں۔ Бас айгуу сонь тий. Харин тий. Би тийх тусна би улам монгол хэлмээр санагддаг шүү дээ. Тэгтээ яг сая ингээд за хэдүүлээ одоо ингээд адагшаа нөөе гэдэг тэр шийдвэрт төрснийхэн дараа ингээд бит хоёр юу нөхөр бит хоёр юу гэж ярьжсэн гэхээр Монголдо заавал Монголдо гэж шүү. Гэртээ бол заавал монгол хэлээр ярих хэрэгтэй байна тий. Тэгэхгүй бол одоо өсч байгаа газрынхаа одоо хэлүүдийг аваад тэрүүгээр нь одоо гол ярьдаг хэл нь болчихсон. Сүүлдээ хоорондоо ойлголцгүй тий. Манай охин жишээ нь ингээд Америкт хэл орчингууд Америкаар яриад, англиар яриад тий. Тэгэнгუთ одоо жишээ нь манай баг хүү одоо мангадгүй одоо чинь өөр Японд ч юм уу хэлд оронгууд японоор яриад тий. Тэгэнгუთ нөгөө японоор ярьж байгаа англиар ярьж байгаа ч хоорондоо ойлголцгүй асуудал гарч эхлэх штэ. Сүүлдээ аавтайгаа ойлголцгүй ч юм уу тий. Тэгэнгуთ дундаа нэг хэл байх хэвээр тэр нь бол монгол хэл байх хэвээр тий. Тэгэнгуთ одоо хүүхдүүдтэй монгол хэл өсгийг нь зааж өгөх энэ төр гэл те магадгүй яг айгүй олон хүмүүсүүд гэдэг чинь нөгөө гадаадад ингээд бага насны өнгөрүүлж жагаад сургуулийн нас болонгот Монголд буцаад ирдэг ч юм уу те монгол хэл сурмаар байгаа учраас тэгээд магадгүй тийм шийдвэрийг бид нар гаргачих бас магадгүй те яг гэвэл монгол хэлээ олвол те монгол хэлээрээ бичих унших тэр одоо мэдлэг бодвол зайлшгүй аваад явж явах хэрэгтэй. Тэр нь Монголдо эзэмшгүй, гэртээ эзэмшгүй, эсвэл тэр амьдарч байгаа газарт нь монгол сургууль байгаа тэрүүгээр эзэмшгүй те. Тэр тал дээр бол харин айгүй анхаарах хэрэгтэй л гэж бодсон. Харин тий одоо тэгээд тийм нөгөө нэг асуудал байгаад байгаа болохоор бас айгүй олон тийм онлайн сургалтууд байдаг болсон биз шүү дээ. Танаас яадаг монгол хэлний хүүхдүүд заадаг тийм юмнууд. Харин тий тэр монгол хэл гэдэг юм ер нь яг өөрөө actively те өөр зориуд тэрийг айгүй ач холбогдол өгж хадгалах хэрэгтэй юм шиг байгаамаа. Нөгөө монгол хэл муу хүний хувьд. Одоо л ач холбогдлыг нь хожим ухаарж байгаа хүний хувьд ер нь айгүй англиар одоо би бол жишээ нь гэртээ юу яадаг те нэг юм барууны сэтгхүүхээр одоо боловсрол эзэмшсэн болохоор тийм үү англиар илүү сайн ярьдаг, англиар илүү сайн ойлголцтой. Одоо манай гэр бүлийн хувьд гэх юм бол нэг юм одоо жоохон сериозны юм яриад эхлэх гот бүгдээр англи руу ингээд шууд нөгөө ячдаг ингээд одоо юу гэдэг switch гэдэг тийм шууд ингээд солигдчихдаг тийм болохоор манай ээж ч гэсэн яванда англи хэл ойлгох шаардлагатай болж байгаа байхгүй би бол бас ээжтэйгээ цаач нэг бас яа тийм шиг байгаамаа зарим нь бол ойлгодгүй байж магадгүй гэсэн би бас боддог байхгүй. Гэхдээ намайг
надтай ойлголцохын тулд англи хэлээс ачуулах шаардлага гарсан юм шиг санагддаг байхгүй. Тэгээ бид хоёр бол ээжтэй хоёр бол нөгөө нэг авалцах үе байсан те өөлөлдөж ярилцах үе байсан. Гэхдээ тех тоолондоо би өөрөө нөгөө монголоор ярихдаа сайн биш өөрийгөө монголоор илэрхийлж чаддаггүй болохоор англиар ярьчих гот манай ээж өөрөө бас өөрийгөө англиар ойлгодог болсон гэх мэтлэн. Тэгээ одоо сүүл бодоод байхад тэр айгүй буруу байгаад байгаа. Би одоо ч гэсэн одоо нөхөртэйгээ гэдэг ч юм уу асуудал болох юм бол би англиар ярьчих гэдэг байхгүй. Манай хүн айгүй надаас илүү сайн англи хэлтэй мөртлөө яг монголоор ярьдаг те. Тэгээ би яг хүүхддэрээ албаар яг нөгөө нэг ер нь яг бүр зориуд англи хэл сурахгүйгээр монгол хэлтэй болгоё гэж. Угаасаа хүүхдүүд чинь тэгээ үздэг юмар англи сурчин. Тэрийг би бол тэрийг өөрөө ярьж дэмжих ёсгүй юм шиг санагдав. Харин Тийм одоо үндэсний үзэлтэй улам экстремист болоод байна. Олон нөгөө нас яг тус улам консерватив Наци. нацист болсон юм чинь. Энд чинь хасын шивээс юм байна. За. Тэгээд нэг комент бичсэн хүний маань бол хамгийн сүүлийн асуулт нь бол тийм байсан шүү дээ. Яг ямар нөхцөл байдал юунд хүрэх юм бол за Монголоосоо нүүе гэж бодох вэ гэд те. Миний хувьд бол нүүн гэж шийдсэн байгаа учраас магадгүй тэр эсрэг нь одоо ямар нөхцөл бүрдэх юм бол за Монгол руугаа буцаад очих уу гэдгээ би өөрөөсөө асуугаад хоёрын хувьд болохоор одоо магадгүй гэр бүлтэй ингээд хүүхдтэй болоод амьдарч байтал ямар нөхцөл байдал юу хүрэх юм бодвол за байли Монголоосоо явъя гэдэгт бол хүрэх бол амар хэцүү асуулттэй. Би болохоор яг охиноо л мэдээж бодно л та хүүхдүүдээ ирээдүйн хүүхдүүдээ ч гэсэн тэгээд яг хүүхдэд 100% халтай болсон гэж үзсэн үедээ л явах бах та явах гэж оролдох бах та хүмүүжлийн хувьд ч юм уу бусад хамт өсөж байгаа адилхан насны хүүхдүүд нь яаж юм те хүмүүжлэлт нас би жахаа аж эхэлчихлээ одоо үеийн хүүхдүүд. Одоо нөгөө тэгээд байгаа гэсэн чинь нөгөө хүн төрөлхтөн бүгдээрээ ер нь ялангуяа нөгөө хөгжиж байгаа орнууд ингээд хүн амын өсөлт нь буурж байгаа нь эдийн засаг хэцүү болж байгаас гаднаас хүмүүс нөх заавал нөгөө олон хүүхэдтэй болохгүй нэг цөөхөн хүүхэдтэй болно ингээд тэгээд тэр цөөхөн хэдэн гаргасан хүүхэдтэй бүр амар эрхлүүлээ. Тэгээд амар нөгөө эвдрээд тэгээд нөгөө өөр хүүхэдтэй юмаа хувааж ашиглан те сайн хандна гоё одоо сайхан сэтгэл гаргана гэсэн тиймэрхүү юмнууд нь байхгүй болоод эхлээд бас жахаа ажиглаад байгаа байхгүй юу? Харин тиймэрхүү юмнууд зөндөө олон л юм байна. Тэгэл мэдээж ингээл имий сангаас им авангууд ингээл германаар ч юм уу орсоор очсон ингээл юу гэж байгаа болоо гэл амар ойлгомжгүй. Тэгэл заавал эмчээс асууж иж одоо энэ хүүхдэд өгчлөх үү, ийм сартаа хүүхдэд өгчлөх үү эсвэл нэрээр нь хайгаал Google дээр за адилхан юм байгаасаа гэл те. Тиймэрхүү юмнуудаас ахвал зөндөө олон хэцүү юмнууд байгаа л да. Миний хувьд яг уу ер нь Монголоос явахгүй гэсэн айгүй тийм одоо тийм хүчтэй үзэл болтлоо гэх юм уу. Гэхдээ энэ сүүлийн үед өөрчлөгдөж бол магадгүй. Би яагаад ер нь Монголоос явахгүй гэдэг вэ гэдэг юм гот яагаад ч яг миний одоо аав ээжийн хувьд гэх юм бол хизээч нөгөө нэг ачаа хариулах гэсэн тийм шаардлага ерөөс бид нар тавьдаггүй те. Гэхдээ би яагаад ч юм нэг аав ээжийнхаа төлөө нэг юм хийх хэрэгтэй юм шиг санагддаг байсан байхгүй юу. Тэгээ нэг юм өдөө хүртэл бидрийг өсгцэн те ёстой юугаарч тутаахгүй илүү хүмүүс их хүмүүсээс илүү бидний өсгцэн айгүй их боломжийг бид нар олгосон болохоор би ачийг нь хариулах хэрэгтэй гэдэг ч юм уу аавчтай хань болох хэрэгтэй гэдэг тийм айгүй тийм driving force надад байсан байхгүй. Тэг яг сүүлийн жил ингээд тэрнийхээ төлөөч явсан те тэгээд ухаарсан юм юу юм бэ гэхээр манай аав ер нь бид нар өөрсдөө л happy байх юм бол тэр одоо тэр хүмүүстэй би ингээ хань болоод байж нүггүй гэдэг нэг тийм ач холбогдол өгөхгүй гол нь л бид нарыг ажиргалтай байгааг харах юм бол тэр хүмүүс өөрсдөө happy байна. Өөрсдөө яг нэг юм fulfilled гэдэгтэй тийм сэтгэлд нь үеиг байна. Тийм болохоор би болохоор одоо жишээ нь юу гэж боддог аахгүй юу? Аав ээжигээс орхиж чадахгүй. Тийм болохоор би явахгүй гэсэн тийм үзэл бодолтой байдаг байсан. яани яг уу
тийм үйл явдалтай байдаг байсан тий. Тэгээ одоо аавыгаа алдсан. Тэгээд одоо манай ээж бол би бол тэгээд ингээд бус одоо манай найз ч гэсэн тийм байдаг байхгүй юу. Аавыгаа бас алдсан. Ээжигээ газар гэнэрч явж чаддгүй гэдэг ч юм уу. Тэгээ миний сүүлд ухаарж байгаа юм болохоор заавал тэр хүмүүсийн одоо миний ээж болохоор ч юм уу миний аав болохоор заавалчгүй бас тэр хүмүүсийн төлөө өөртөөхөө бас золиосоо таах шаардлага байхгүй байна. Яа тэгвэл энэ хүмүүс биднийг хаппи харахын төлөө л амьдарч байгаа тий. Бид нар хаппи байх юм бол тэр хүмүүс ч гэсэн сэтгэл хангалуун энэ амьдрал юм хүмүүсийн үзүүлэн тий. Тийм чинь ер нь заавалчгүй ээжигээ хараад ч юм уу Монгол заавал байх хэрэгтэй байна гэдэг тэр үзэл бодол бол ер нь сүүлийн үед айгүй өөрчлөгдөж байгаа. Still a process те. Айгүй шинэ энэ мэдрэмж энэ бүх юм айгүй шинээр байгаа. Тэгээ ойлгох гол ингээл process хийгээд явж байгаа. Тэгэхээр ялангуяа одоо ингээд хүүхдтэй болох гээд ингээд try хийж байгаа гэдэг те. Тэгэхээр миний хувьд одоо миний үзэл бодол гэдэг ч юм уу сүүлийн жил болон одоо ирэх 1 жил 2 жил одоо яг энэ бүх юмны үйл явцад бол миний үзэл бодол айгүй их өөрчлөгдөж байгаа. Хувьсж байгаа одоо тэрийгэж гисэн айгүй нааштайгаар гэдэг ч юм уу. Зарим хүмүүс бол чи эзэн гэж боддог гэсэн хэмжлэн яхахгүйгээр өөрөөсөө үнэнж байгаа. Тиймэрхүү одоо бусдын төлөө насаар явцсан хүний хувьд ч гэх юм уу те. Яг одоо бол би өөрийгөө сонгох хэрэгтэй байна гэсэн тийм байр суурьтай явж байгаа болохоор яач магадгүй хэрвээ гадагшаа явах боломж нь олдоод гэдэг ч юм уу те илүү тэр гадагшаа явах нь одоо угаасаа тэр чинь хэцүү айгу золиос ихтэй болохоор мэдээж одоо зөв буруу гэдэг айгу их тийм боддоор харах хэрэгтэй байгаа тийм үү. Тэгээ ингээд боддоор хараад хэрвээ үнэхээр энд байхаас илүү явах нь илүү амрах юм бол явахлах. I don't know. Дэстэн нэрэ бурхан л мэдэх баг. Тэ. Сая ингээд нэг ирж ирттэй ингээд аав ээжийн төлөө ингээд юм чинээ байхыг хүсдэг. Тэгэл тэр бол мэдээж ингээд маш олон хүмүүсүүдийн гадаад байгаа хүмүүсүүдийн хувьд ч асуудал байдаг те. Монголд байгаа аав ээж нь одоо ингээд насны яваал байдаг те. Гадааддаа ингээд оюутан болол очиод одоо ажиллаад гэл нэг 10 хэдэн жил болсон. Тэгэл тэр хугацаанд нэг мэдсэн чи аав ээж нэгээс ингээл нас нь явчихсан гэл. Тэр бол асуудал байгаа. Монголд байгаанууд нь ч гэсэн те магадгүй ингээд залуу хүн байна гэр бүлээ бодоод өөрийгөө бодоод хөгжиж дэвших бололцоогоо бодоод гэл гадагшаа авъя гэтэл Монголд байгаа аав ээжигээ үлдээх үү яах вэ гэл ингээл хүн болгонд л айгүй их байдаг тийм асуудлууд баг. Тэгээ миний хувьд болохоор ингээд тэрийг юу гэж боддог байсан бодсоор байгаа уу гэхээр нэг бодлын айгүй тийм хүүтэн юм шиг гэхдээ нөгөө бодлоор илүү практикл юм шиг байна. Аав ээж нар олж бид нарыг ингээл те ингээд өсөө том болоод сайхан амьдраасаа гэдэг ингээд нуруу нас түлхээд өгж байгаа те. Тэгэд бид нэр ингээд сайхан явж байгаа юм бол аав ээж нар бол ингээд сайхан аз жаргалтай л байж таарна те. Санаж байгаа ч гэсэн ингээд хол байгаад тэгж байгаа үед би ч гэсэн одоо хүүхдүүдтэй болцсон хүн чинь хүүхдүүдээ сайхан амьдруулахын тулд ингээ араасан те. Миний тэр хүсэл мүсэл гэр орноо сандаг мандаг яах вэ те. Миний хүүхдүүд сайхан байж ивэл сайхан сураад сайхан амьдралтай байж ивэл гэд араасан хүүхдүүдийн нуруунаас ингээ дэлгэд явж штэ те. Тэгэхээр ингээ нөө нэг магадгүй аав ээжийн төлөө Монголд байна гэхээр ингээ би хоошоогоо харж байгаа юм шиг санагддаг. Өнгөрсөн цаг руу хараад байгаа юм шиг. Гэтэл миний ирээдүйд цаг урд байна те. Миний ирээдүйд цаг чинь бол миний хүүхдүүд штэ те. Тэгэхээр ингээ хэцүү ч гэсэн магадгүй ингээ жоохон хүүтэн сэтгэлтэй юм шиг ч гэсэн заавал аав ээж гэхийн орон зүгээр хүүхдүүдээ ирээдүгээ гээд ирээдүйд цаг бол харин миний хүүхдүүд гээд тэгжэл би өөртөө ингэж тийм татгарал өгж ерөөдөө явдаг байгаа. Нэг бодлын дефенс механизм шүү дээ. Тийм ер нь бол тийм. Тэгэхгүй гэд бодох юм бол айгүй хэцүү аахгүй тэр чинь тийм. Аав ээжээс хол байна гэдэг чинь бол тийм. Эсрэгээрээ одоо чинь нөгөө нэг би одоо чинь гадагшаа одоо чинь хүүхдүүдтэй явж амьдраад хизээ Монголдо буцаж ирэх вэ гэж шийдэх вэ гэхээр магадгүй манай хүүхдүүд сургуульд орох нас болсон те нэг 6 нас хүрцгээсэн. Нэг амар ингээл ханаа дүрэл тэр нь хатгаа болоод байдаг үе нь магадгүй өнгөрсөн ч юм уу те тодорхой хэмжээний дархлаар ингээд эрүүл дархлаа те биеийн сайхан эрүүл том болцгоцсон. Тэгээд би ч гэсэн ингээд гадаад ажиллаад тодорхой хэмжээний туршлагатай болоод те ингээд нэлээ ингээд төвшний хувьд ч гэсэн агсан төвшөнтэй туршлагатай яг тийм мэрэгжилтэн болоод за нөгөө бие засаад гэрээ зас гэдэг штэ гэрээ засаад төрөө зас гэдэг шиг за одоо манай хүүхдүүд бас учиртай болчлоо. Миний ажил мэргэжил бас учиртай болчлоо. За одоо би харин Монголдо үнэхээр биеэрээ байж иж илүү яг ан цав те маань үзэлцэж илүү тэр ачаал нэг хувь нэмрээ оруулах нь илүү хэрэгтэй байна. Яг одоо болжээ гэж бодох юм бол магадгүй Монгол руугаа
буцах байх гэж бодож байна. Монголдо буцаад ирсэн цагта яахыг хүсдэг вэ гэхээр түрүүний Намкагийн ярьж байгаатай бол адилхан. Заавал Улаанбаатартай байгаад ахыг бол боддоггүй. Улаанбаатараас нэг ойрхон нэг газар те. Ястаа нөгөө нэг санаа нийлдэг, зориг нийлдэг найзуудтайгаа те хүмүүсүүдэд цуглуулад нэг жижиг хотол бий болгоод тэнцэнэ те жижигхэн хомскүүлэнөө сургууль цэцэрлэг те жижигхэн клиник имлэг энэ төр гэдэг юмнуудыг байгуулад тэгж амьдрах юмсан гэдэг бол мөрөдөлтэй. Гэхдээ мөрөдөл мөрөдөд явж итэл ингээд те олон газар тустай мөрөдөл байгаад тах шүү дээ. Тэрийг нийлүүлэх өдөр бол ирэх байх л гэж бодогддог. Тэгээд юмнуудыг сайн сайхнаар харъя гэх юм бол тийм. Тэгээд нөгөө нэг одоо байгаа нөхцөл байдлаа би миний амьдралын үрдийн нөхцөл байдал гэж би бас хардаггүй. Нөгөө нэг Will Smith-ийн нөгөө нэг кино гэдэг чинь This Part of My Life is гэлтэй нөгөө амьдралдаа ингээд номын бүлэг шиг ингээд нэр өгөөд яваад байдаг шүү дээ. Chapter тийм. Тэрэн шиг одоо ингээд яг одооний миний амьдрал бол хүүхдүүдээ тий хүүхдүүдээ сайхан боловсрал эрүүл мэндийг нь урдаа тавих тэр хэсэг бол явж байна. Энэ магадгүй хэдэн жил үргэлжилнэ. А тэрний дараа дахиад нэг өөр хэсэг эхэлнэ тий. Тэрийг бол би одоо мэдээж өөрөө хэлж мэдэхгүй ч гэсэн одоо ингээл хэсгээрээ те жилээрээ л ингээл явж байна. Би Монголоос одоо явна гэдэг нь үрд явж байгаа бас биш. Магадгүй би мэдэхгүй те. Тэгтээ мэдгүй л те. Тэгтэл ингээл хэсгээрээ жилээрээ л ингээл явж байгаа л гэж ерөөхдөө хардаг. Тийм. Оо сая нөгөө нэг юу найзуудаараа нийлээд нэг хотоос гадаа нэг юу яадаг гэж байгаа шүү дээ. Сая сүүлд сонсон чинь бас нэг хэсэг бүлэг найзууд юу яадаг гэд сар болгон нөгөө дундын фондтой сар болгон тийшээгээ мөнгө оруулдаг. Тэгээд хэдэн жил яваад хэдэн найзууд ямар ч хэлсэн газар авсан сурагтай байна. Ясан гоё. Тий. Тэгэхээр бас ингээд хийж байгаа хүмүүс байна тий. Хийж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт заавалчгүй тэр чинь одоо нөгөө нэг юу за 40 хүрчлээ, санхүүгийн эрхчлэн төрчлээ. Тэгээ нэг юм body dog гэх биш тий. Тэрнийхээ төлөө яг зоригтой яг ингээ гэсэн яг нэг найзтайгаа уулзаад те. За үнэхээр ингэмээр байвал хэдүүлээ эртнээс юугаа одоо тэр чинь savings бол хадгаламж хийхэлж байгаа байхгүй те. Тэгээ нэг сарын за 100 мянга гэдэг унгууд 6 найз нийллээ. Тэр чинь нэг жилийн хэд болчихоо 100 гараа сарын 100 Хараажилгээр чи 70 сая 200. Нэг жилийн дараа 7 сая болчих жоох байхгүй. Тэгж 5 явлаа гэдэг юм гоо тэр чинь 6 сая болно те. Би тооны сая гаргаад ирээ. Би бол математик хөгжүүлсэн, математик олимпиад дэсэн хөгжүүлсэн. Сая нөгөө нэг өөрсөн чинь хамгийн юм санаа. Жил нь 12 сартай. Тэгээ 5 жил 7 сая 200 үрчгэн 5 жил гэсэн үү? 5 жил 36 сая. Тэгээд ерөнхийдөө математик толгой байж. Тэгээд 5 жил зүгээр найзуудтайгаа одоо яалаа гэхэд 30 саяын төгрөгтэй болно гэдэг чинь бас ер нь бол айгүй айтайхан болчихж байгаа байхгүй тий. Тэгээд дээр чинь 6 найз гэдэг чинь бас минимумор бодож байгаа. 6 найзын ард чинь бас нөгөө нэг нөхөр ихнэрүүд байна нэ тэрийг айгүй сайн бодолцох ёстой юм шиг. Айгүй interesting юу өрмөц юу илээ шийдлээ. Тэгээ тэндээсээ яг заавалчгүй тэгэл бас нөгөө юу яд нь штэ нэгэнд нь залгүй явдал тохиолдлоо эсвэл нэг нь хүүхдтэй болоо ингэ тэгээ мөнгө цуглуул яаж хийж ин инээ тэрэ тэрэ мөнгө хийгээч инээ тэрэ гэж бас ингэдэж штэ. Тэндээсээ шууд тэ орон шууд тэндээсээ фондосоо гаргаад явчихдаг яг нэг тийм ярав санхүүгийн нэг зайцтай тэгээ. Тэр айгүй зүгээр айдиа л шүү. Тийм байна. Окей. За яг нэг юм бол гэж мэдээд исэн юм аа. Би ч гэсэн амар expect хийсэн. Тэгээ нэг амар чухал асуулт байна. За. Таяр ямар крем ашиглаад байна? Ерөөсөө уйлаад. Ерөөсөө ягаад ч юм шиг харагдаад байна. Бид хоёр нөгөө нэг амар viral болоод байгаа тэр гээд red cushion тий. Би сүүл тэрийг хэрэгэлдэг байж байгаа. Миний хөрөнд дуусаад эхлээд нэг coverage нь айгаа багассан. Тэг би нөгөө нэг ер нь батганы асуудалгүй явж байгаад одоо яг амар батгах эхэлж байгаа байхгүй яг сүүлийн жил. Тэг би чи нөгөө нэг чи ямар крем төрсөн гэхээр би өнөөрөө бодохгүй гэж авдаг байсан нөгөө тэнэг хүүхдүүдийн нэгнээс. Тэгээ одоо яг ингээд энэгээр нэг батга болчихгоо чи ялчгүй буцаа нөгөө нэг ерөөдөө пудр ер нь пудр гэж юу гэдэг гэдэг одноос эхэлж мэдж байгаа байхгүй. Тэгээд юу яадаг би айл бараг 10 жилийн өмнө авсан Nars-ийн пудр гэдэгээс пудр foundation байдагс аахгүй. Тэрийгэ хэрэглэхгүй хав дарж агаад одоо л ерөөхдөө хэрэгжилж байгаа. Тэгээ хэрэглэсэн чинь
ерөөсө болохгүй байгаад байсан чинь primary гэдэг юм бас байт юм билээ шүү дээ. Primer юуны манай худын явчирсан тийм байсан. Primer юуны NYX-ийн байсан уу? NYX-ийн primer тэгээ араас нь setting spray primer бол бас юу яа гэсэн юм бэлээ. Тэр яг NARS-ийн foundation тэгээ нөгөө нэг creamy concealer гэдэг шүү дээ. Тэр хоёр бол яг айгуу зүг. Амар реклам болчлоо тий. Яг YouTube дээр тавьдаг дандаа брэнд өгнүүдэр нь би тэр нэг штэ. Хүмүүсүүд нь сонсч чаддаг нас нь тий. Яг юу гинэ? NARS sponsor us. Тэр sponsor us. Гэтэ хүмүүс угаасаа яг нэг тийм нөгөө нэг айгүй энэ мэдээлэл амар гоё хуваалцах дуртай тийм дунд нь яг юм бол зүгээр юм random conversation донд ийм сонсохоор юм хэл амар дуртай. Тийм байт юм уу? Би чинь нөгөө нэг нүрээ угааж явахдаа юм хом аяг таав угааж явахдаа энэ тэр нэг юм хом хийгээд зогсож явахдаа байнгын ингээ YouTube энэ төр юу нөгөө нэг tutorial makeup tutorial энэ төр skin care tutorial энэ тиймэрхүү юм тавьчихдаг байхгүй. Тэгэл манай нөхөр харсал ёо чи наадахаар бол баг makeup artist боллоо гэх. Тэгээ yes. Бүх тэр yes дараалаар нь хийж байгаа. Тэрнээс маш кайф авдаг. Окей. За. Юу ярих гэж чи юу яриад юу ч болчих вэ эпизод. Өстой нэрэ. Гэтэ манай тэр нөгөө нэг айгуу онсон комент бичсэн хүнд бас айгуу таалагдлаа. Энэ айгуу ярихтай асуудалтай айгуу дээрэс нь personal хүүхний хувьд айгуу тийм одоо шаналж явдаг, дотроо хадгалж явдаг тэгсэн мөртлөө бас яг нэг тэгж нээлттэй ярьдггүй асуудал болохоор би яг шууд комент хараад та хоёрлоо скриншотыг явуулсан. Тэгээ шууд бараг нэг эпизод хийдэм үгүй дотроо үзчихсэн чинь шууд энэ нөгөөрөө нэг бүтэн эпизод хийчихэд манай ихч нөгөө лидер манай лидер манай альфа продюсер манай сигма юу шууд нэг эпизод хий гэдэг санал гаргаад тэгээд яасан байгаа шүү. Тэгээ та хэд ч гэсэн өөртөө бас юу гэж боддог вэ те бас гадаад амьдарч байгаа айгүй олон монголчуудаа юу нь хэцүү байдаг уу юу нь гоё байдаг уу тэг ер нь хизээ Монголдо буцаж ирэй гэж боддог уу те тэр болгоныг бас хуваалцаарэ тэгээ нэг тийм нөгөө нэг адилхан зовлонгоо нэг юм хуваалцаад нэг би нэгээс сонсчоор чи нэг тийм сэтгэлд үеиг байгаа нэг юм нэг гоё юм тайвширчдээ шүү дээ тийм сэтгэлийн одоо хизүүч гисэн шаналтай байгаа ч гэсэн сэтгэлийн тайвшрал авчрах болоо гэд. Энэ анги өндөрлөё. За баярлалаа. Ингээд Илэн Талангуу ярьсан Намка Хижин хоёртой баярлалаа. Тийм комент үлдээсэн сонсогчтой баярлалаа. Манай подкастууд бол одоогоор YouTube, Spotify дээр орж байгаа. Дараагийн бас платформ дээр орох юм бол энэ шинэ мэдээллүүдийг манай Instagram хаягаас бол харах боломжтой. Ийм болох гоё гэд орох юм бол манай профайл байж байгаа. Тэгээд өөр бас ямар одоо платформ подкастын платформ дээр байгаасаа гэж үсчин тэрийгээ доор бичээрэй. Тэрнээс биш бол бид нар яг зүгээр YouTube дээр ихэнх сонсож байгаа, Spotify дээр ихэнх сонсож байгаа гэдэг үгнээс л энэ хоёр руу оруулж байгаа гэхээс бас бусад оруулах хүсэлтэй хам бол оруулж болно шүү. Тэгээд комент үлдээгээрэй, асуулт үлдээгээрэй, subscribe хийгээрэй. Баярлалаа. Тэгээд дараагийнхаа эпизодээр уулзцгаая. Баярлалаа. Bye. Сай бие барьсан. Бие бариад. Ишүү яа.